Морьд монголчуудын мөнхийн өмгсөл. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт морь сонирхогчдоо та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Тодмогны подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүргэж байна. Тэгээд одоо та бүхэндээ уулзуулахаар бэлдсэн зочныг бол танилцуулахгүй. Яагаад гэвэл танихгүй хүн байхгүй учраас энэ хүний талаар бол нэмэлт ямар нэгэн тайлбар хэлэхгүй гэж бодож байна. За тэгээд манай зочинтой танилцсан уу? За юуны өмнө одоо энэ нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж байгаа танай одоо хамт олон нийт үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Бас энэ ажлаа завчлаад хүрээд ирсэнд маш их баярлж байна. Ер нь бол яг сэтгүүлчийн ажил маш хүнд цаг завгүй гэдгийг мэднэ. Тэгээд бас нэлийн би жоохон тулгаж хэлээд бас ачаал хүндрүүлэх шиг боллоо тий. Өмнөх өдөр хэлсэн байсан бол би ч одоо телевизийн өмнө цаг барьд юм. Та өдөр ажилтаа яваад байсан учраас бас өмнөх ажлаа дуусахгүй. Би ч дээрээ нөгөө захирлуудтай хүнжээс болохгүй шүү дээ. Тэгэхээр бас нөгөө би бол харьцан нэг талаараа тийм боловч нөгөө талаараа Twitter дээр хоёул адилхан чинь бас маргааш томилтоор явна гэж ярьж байна. Тэгээ би бас нөгөө бас ахаар томилтоор явахаас өмнө энэ одоо нөгөө уламжлалтыг таслахгүй гэдээ ингээд бэлтгэж байгаа. Тэгэд ер нь он гарсаар ер нь хаашаа яв одоо маргааш жил бол хаашаа явах гэж байна вэ? Сүүлийн үед ер нь хаагаар явж байгаа уран бүтээл ямар уяачтай уулзав гэдгээс соёлоо эхлэв. За тэгэхээр за ер нь бол яг өнгөрсөн зууны хувьд 2019 оны хувьд бол олон сайхан Монголын одоо наадмын түүхэнд олон сайхан бас наадам болсон ажил ихтэй юм жил байсан. За тэгээд миний хувьд бол 10 сарын 15-нд амралтаа авсан. 2019 онд манай телевиз нэг 104 наадам бичлэгээр өчөөд 6 наадам шууд дамжуулсан. Ингээд үндсэндээ 110 наадмын 6 шууд нэвтрүүлэг бусдын дандаа бичлэгээр их ажилтай. Тэгээд 2-3 хөрөг нэвтрүүлэг хийгээд ерөнхийдөө уралдаан наадамдаа явж байгаа л ингээл одоо өнгөрсөн 19 он үдсэн бол тэгээд 10 сарын 15-наас амралтаа аваад үргэлжлүүлээд одоо бас жоохон амарч яагаад. Тэгээд ерөнхийдөө манай марныхын ч одоо ерөнхийдөө нэгсэн доо нэг 10 сарын 1-ээс тийм ээ сүүлчлээд одоо ингэ байж байгаад. За тэгээд 3 сарын 1-ээс эргээл ажлыг давуулцдаг байсан бол энэ жилийн хувьд одоо бас энэ дэлхийн нийтэд болон улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бас харьцангуй одоо ажил багтаа гэх юм уу тий. За тэгээд энийг бол одоо бас зүгээр байгаад ах хэцүү. Тэгээд сайхан уяачтай алдаршуулах миний хувьд нэг хөлгийн хурд оршуу гэдэг нэвтрүүлэг хийдэ. За дээр нь бас уяач сайн энд нэгдэж байгаа гэдэг нэг нэвтрүүлэг хийж байгаа. За энэ нэвтрүүлгийн зорилго нь юу вэ гэхээр ер нь бол бас манай уяачд нийгэмд одоо ер нь ямар их гавьяа байгуулдаг хүмүүс үлээ надад хэлүүлдэг бас хүмүүс мэдж байгаа. Тэгээ яг хөө зүгээр аливаа хүнд одоо юм өгөхтэй гол нь биш. Гэхдээ бас нэг нийгэмд ингээ байр суурь эзэлж байгаа нэг энэ уяачдын хэсэг бүлэг хүмүүс бас тодорхой нийгэмд одоо сайн сайхны үсэд ч юм ингээ тогтмол юм одоо оролцуулдаг гэдгийг бол сая одоо Монголын морь спорт уяачтай хүмүүс явуулсан тэр одоо улс орондоо өгсөн эрүүл мэндийн салбар улсын онцгой комиссгийн салбарт өгсөн тэр хандивын аянаас ч гэсэн манай үзэгчид ерөнхийдөө бол товч ойлголттой болсон ба. Тэгээ тэр утгаараа би бас манай уяачд нэг ер нь хүн сайхан тусалдаг магадгүй нэг дундуур нэг сайхан гэр оронтой болох ч юм уу шаардлагатай хүнд нэг эмчилгээний зардал цуглуулах тиймэрхүү юмыг ер нь бас манай уяачид мэддэхгүйгээр хийгээд байгаа. Энийг бас улны нүдэн дээр ил гаргая гэсэн үгнээс тийм нэвтрүүлгээс нэг он гараад 3 нэвтрүүлэг хийв да. Тий. Хамгийн сүүл бодгоогоор их шиг боллоо тий. Хамгийн сүүлд одоо Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач өөрөө ч хувьд өнгөрсөн жил 4 сарын 2-нд таны гэрээ явсан гэж ярьж ирсэн. Энэ жил бас 4 сарын 2-нд ханш нээж байгаа. 4 сарын 4-нд би ханш нээж байгаа өдрөч таарсан. Тэгээд тэгсэн өвгөн бас юм ч учиртай байд юм. Нэг жилийн давтамжтай хүрээд ирдэг юм байна өөр хүн гэж тэгжсэн тэгээд 1940 он төрсэн 80 настай хүн гэхэд бол морь унаа тэргүүр яваад бас ч болоочгүй залуучуудыг бас цаашлуулад ер нь бол сайхан залуу хүндлүүлгэр дуурал болж байгаа тийм сайхан хүн байлээ. Сая 19 онд 110 нэвтрүүл уралдааныг дамжуулжээ гэж ярьж байна л да. Тэдний 6 шууд гэж. 110 гэдэг бол миний хувьд өндөр тоо сонсогдож байна. Чухам одоо танай телевизүүд чиний хувьд бол 110 гэдэг ямар тоо? Урд жилүүдийнхтэй харьцуулахад ер нь хамгийн оргил үед ер нь хичнээн уралдаан сурвалжилсан байна. За ер нь бол би 2009 онд телевизд анх ард дэвсглийн 88 жилийн үндэсний хоёр наадам шууд дамжуулснаас тэгж ажилласнаас хойш 11 дэх жилдээ улсынхаа наадмыг тайлбарлалаа. Тэгээд жилд бол би нэг 30 гаруй мянган километр явчихдээ юм байна. Энэ жилийн 2019 оны хувьд бол хамгийн олон наадам бичсэн Доронт аймаг, Дорногов аймаг. Тэгээд нэг нь ямар аймаг вэ? Тэгээ 3 аймагаас хамгийн дээдл нь Дорногов хоёроос 7 наадам бичсэн байсан баха. Тэгээд нэг үндсэндээ намар одоо наадам отголж яхад баруунтаа
одоо манай алтан хилийн баруун хязгааруулах байтаг үүдийн алтан овоо. Одоо Монголын торгуудуудаас нэвлэгийн нутаг болсон торгуудуудын нутагт дэлхийн торгуудуудын жангар гэж их том наадмыг одоо торгон нутаг клуб хамт олон тэр булган сумын нутгийн зөвлөлт зохион байгуулт юм лээ. Тэр наадамд очиж намар очоод тэгээд их орныхоо зүүн хязгааруулсан агуу их одоо алхахын улын дайны ялтын 80 жилийн наадмыг очиж бичээд тэгээд нар жаргах зүг, ургах зүг хоёрт очиж үзээ тэгээд ер нь намрын наадам утгалсан доо. Тий. Тэгэхээр энэ жил яг үгүй 110 наадамд өнгөрсөн жил 117 байсан байхаа. Манайх ерөнхийдөө нэг энэ жил өнгөрсөн жилийн хувьд одоо фонцгойлж ирахсны нэрмжид хаврын төвөмсийн уралдаан, улсын баяр наадам, их хурд уралдаан, завхны эрдэнэ хайрхнаас инхэл тод манлагийн наадам, авт замын 90 жилийн наадам, тэгээд ламын гигний 380 жилийн наадам гэж 6 наадамтай амжуулаад тэгээд 104 наадамчлэр явсан байсан. Ер нь бол яг хуу манай улс орнч одоо 335 сумтай шүү дээ тий. Тэгэхээр энэ сумтын тоонт харьцуулбал энэ уралдааны тоо цөөхөн. Гэхдээ бас бидний одоо үндсэндээ би одоо 100 наадам гэдэг чинь 103 сарын турш өдөртөл нэг наадам л ярьсан байгаа байхгүй ер нь бол. Тэгээ 10 сарын 15-нд амралтаа аваад. Тэгээд одоо нэг хэсэг сайхан амарсан. Гэтэ харин ч одоо бүтэн сумд 100 хэд гэдэг бол надад амар өндөр тоо сонсогдож байна. Яг миний хувьд бол тэгэд чи гол нь тэр чинь өөрөө яв тэнд нэ чи сурвалжлаад яаж чад тэр хооронд чинь гэхэрвэл надад бол их л өндөр сонсогч. Тэгтэл чи 110 гэвэл яг 335-ын 110 гэж жоохон чамлангуй яриад байгаа. Яг ер нь бол сум бүхэн л сайхан уралдаан наадам хийдэг шүү дээ тий. Ер нь зөвхөн тэрнтэй харьцуулах гэж байгаа. За ер нь 2009 онд одоо хурдмар тайлбарлах гээд орж исэн гэж штэ. Тэгээ тэрнээс хойш ер нь одоо яг ингээд за жилдээ 30 мянган км очиогүй аймаг сум гэж байна уу? Хамгийн өндөр ачаалттай ажилласан жил ер нь юу байна вэ? Би жишээлбэл нөгөө зурч байгаа амбалттай ярьжсэн. Нөгөө бүс уралдаанууд ингээд зөрдөг байх үед нэгээс нэрэл нөгөөтгт нь ямар ч амтгүй ингээд хувцас ялахгүй явдаг байсан гэдэг юм уу юу ярьжсэн л. Тий яг хөө ерөнхийдөө бол хамгийн өндөр ачаалттай жилүүд манайд одоо нэг тийм ойн одоо мөчлөг ирж байна л да. Жишээлбэл одоо ирэх 2021 онд Монгол улсын 100 жил яваа тий. Гэж байна 2022 онд бас эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил явж болох байх шүү. 2023 онд Уган дөрвөн аймаг байгуулагдсны 100 жил яа. За тэгээд нэг 24 онд нэг бас нэг 100 аймаг байгуулагдсны 100 сум байгуулагдсны яваа болно. Тэгэхээр ерөнхийдөө нэг 14 он бол их ачаалттай байсан. Одоо Монгол улсад ойролцоогоор засаг захиргааны нэгж 1924 онд өөрчлөгдөд тухайн үед үүсэллийнхэн тулгын чөлөөг тавьж исэн аймаг сумд маань ойгоо хийгээд тэр жил бол их ачаалттай байсан баг шүү. Би одоо яг ингээд нэг компьютер дээр нэг 18 он 19 он 20 гэхэд ингээд нэг юм байд. Тэрийг бас ойрцсан хараагүй юм байна. Зүгээр яг хамгийн олон одоо аль нь байсан юм л та. Тэрийг одоо яг хэдэн сараас эхлээд явах уу? Ер нь гэртээ хоног сарын 1-ээс ахуулаад тэгэл нэг өнгөрсөн жил 9 сарын 30-нд амралт 18 онд 9 сарын 30-нд амралтаа авсан. 19 онд 10 сарын 15-нд авсан шүү дээ. Тэгээ тэр хооронд завсаргүй юу? Тэгэхээр чин завсаргүй. Тэгээ хүмүүс сайхан амраал одоо далаа үүснэ нэ тэрэгээл одоо саяны нуруугаар явж гин ханххийн улсын хажууд явж гин гэж зураг тавьдаг. Бид нар чинь нөгөө яг хүмүүсийн яг эд амралт гоё болоод ирэнгүүт бидний ажил буцаа ихсчдэг. Тэгээ өвөл нь болохоор сайхан амраал тэгэл байж идэв шүү дээ. Тэгээ хамгийн гол нь за яг хоо нэг талаараа ингээд нөгөө замд ингээд яваад ачаал яг хоо яаж байгаа гэсэн энэ чинь нөгөө нэг тал уран бүтээл шүү тий. Тэгээ таны толгой амарцсан байж ш нөгөө над тэр чинь нөгөө морь тайлбарлана гэдэг чинь зүгээр л юм дуржинд л яриад байгаа ш бас нөгөө сэтгэлээ хөгөлсөн тухайн уур амьсгал атмосферд орсон байж үзэгчд тэр уур амьсгалыг дамжуулж ш. Тэгээд олон хоног явчлаар ядарсан байгаа нөгөө нэг хөглөгдөхгүй ч гэдэг юм уу замын альжаал ядаргаа бас нэг тиймэрхүү юм байх уу? Мэдээж яаж ч хоолоо амтсан үстэй. Нэг ингээд нэг ядраад нэг тэгдэг үе байдаг юм аа бас. Гэхдээ яг хөө тэгэл манайх надтай цуг явдаг одоо ТV-сээс хойш надтай цуг ажиллаж байгаа манай нэг 2 3 зурглаач найруулагч гэдэг. Тэг өөрхөө бүгд л тэгэл чадхад хараа хэдэн тийшээ тараал тэгэл явуудгийг. Тэгэл нэг би ядралаач гэдэггүй юм би тэглээч гэдэггүй юм. Нэгдүгürt яг хөө ажиллаа хийж байгаа хүмүүс. Тий. А хоёрдугürt яг нэг эхнэрүүд нь жоохон тэгээд байдیں۔ Гоо одоо амармаар тэр далаараа явах гэж нөхрөө авч яв. Тэгээ за нөхрийн шиг араас чи бол яа тэгэж чааж байгаа юм байж уучраа олё яадаг. Гэтэ яг би нэг одоо нэг төмөр очиргоо нэг тод манлаа болсон жилээ хавар жавхлан шаргыг тэгээд нэг наадам хийсэн шүү дээ тий. Тэгэхэд нэг төмөр очиргоо наадамд очичоод тэр жавхлан шаргын 3 нас бичичээд орон дуусаад тэгээ нэг гарт дахиад нэг 900 7 илүү 17 яваад нэг Эрдэнэтэд өглөө нэг очижсэн шүү 8 гэхэд. Тий. Тэгээд
Тэгэхэд нэг би нэг өөрийнхөө жижиг хэрэгтэйсэн. Тэгээ манай хоёр зураглаж хойлоо явсан ээлжиж барайл яваад. Хотоор ирээд хувцас үлчээш явдагсан. Тэгээ ямар сан бэ нэг гэр бүлийн хүмүүс хувц солиод ийшээ явдаг, тийшээ явдаг ажилт бол та нарт үнэн хэлээд байна уу худлаа. Тийм бас юм байна. Тэгээ ядарх уу тийм үү? Чи юу ядард юм уу? Айгүй ер нь яг хөө тэгтээ ядарна. Зуны ачааллахын үед ер нь хэдэн цаг унддаг юм бэ? Үгүй яг хөө тэгэл амраал тэгээд яваад. Гэхдээ тэр бүхэн наадам би бас өөрөө очтгүй. Зарим нь бол чиштэй хэлгээд наан орчихлоо гэх юм. Уулчин зарим руу өөрөө явна тэгэл хайлуулах тэгэл давхцал айлуулах. Гэртээ ер нь хэр болоо хондог вэ? Жишээлбэл одоо би бол өөрийнхөө л юугаас үзэхэд 5 сарын 15-наас эхлээд бол би 9 сар хүртэл ингээд нэг 2-3 аймгаар нэг сум 2 сумтай явдсан ш. Тэгээд одоо 5 сараас эхлээд 9 сар 4 сарын хугацааг 120 хоног уу? Би ер нь сард нь л хондог баг. 90 хоногийн би хөдөөл өнгөрөөдөг ш. Тэгэхээр чиний хувьд яадаг юм? Гэхдээ би нэрээ бас бодоод байсан чинь нэг манай ээж л наадах чинь мэдчихэж байгаа юм. Яагаад гэсэн чинь нөгөө нэг хоньны мах авчрах хөрөгчөнд хийсэн тэрийг огт идээг үн гэсэн. Тийм үү. Тэгэхээр одоо би нэгэсэндээ уяачтай хараа айраг уугаад мах айраг уугаа мах идэв байсан юм яасан. Тэгээ гэр мөртөө хоол хийж идэж байгаа ч гэдэг жисэн байна. Гэхдээ тэгээ ээж би одоо нэг гэртээ ч нэг байхгүй л байгаа шүү дээ. Тэгээ ажилдаа явж ийн гэдэг жисэн. Тэгээд бодвол нэг хоньны мах одоо 2 сар мар болсон юм яасан. Одоо тэгээ тэрнээс л гэртээ хоол хийж идэж байгаа ч гэдэг. Гэртээ ч нэг хатар хоол хийж идэх так тэгээ зав гардгүй шүү дээ. Өдөрт ер нь бол хүн цаг 20 минутын уралдаан наадам 2-оос идэх тайлбарлаж хоол цоцгох. Тийм би үгүй хооллолч одоо яг ер нь л ингээл нэг уралдааны чи бичрээл одоо ингээл хараа сууд юм бас. За эн чин тийм байна, эн чин юм байна. Тэр чи мэдээж шууд ярихгүй шүү. За тэгээд ингэж яагаад нэг чи тэмдэглэх юм эсэг тэмдэглэж аваад. Тэгээд өглөө 10 гээд ажил дээр очих 12 гээд нэг наадам тайлбарлаад. За тэрийг одоо гаргачаад 3-аас өчөөд тэр 3-аас нэг ороо 8 үрж шít 2 дахь наадмаа тайлбарлаад дуусна. Тэр бас нэлээд ажил хийж байгаа. Тэгтгэл юм шиг санагддаг зүгээр өөрт. Очиж үзээгүй сум байна уу Батраа? Бага. Хаана? Сүхбаатар аймагаас би 3 сумд очиж үзээгүй маань. Ямар сум? Онгон, Наран. Онгонд очоогүй юу? Онгонд очоогүй. Хэлийг урт талынхаа сумд очоогүй юм шиг. Наранд очоогүй. Нэг нь ч одоо юу вэ? За, Онгон Нараа хоёр юм байна. Бусдад очиж үзсэн юм. Баян үлгээг. Баян үлгээгээс очиж үзээгүй. Очиж үзээгүй аймаг нь аль вэ тэгвэл? 20 аймагт очиж үзсэн ганцхан баян үлгээг. Баян үлгээг. Одоо тийм яг энэ жил нэг баян үлгээд очиж үзээл гэж бодож байгаа. Тий яг ер нь. Бусад аймагуудын бүх сумдаар нь очиж юм. За бүх сумдаар нь биш ээ. Ер нь бол ихэнх сумдаар нь атсан. За одоо шил энэ талаас ирэх Сүхбаатараас Онгон Нараа хоёрт очиж үзээгүй юм байна. Хинтэн аймагаас би Дадал Биндэр хоёрт очиж үзээгүй. Одоо тэгээ эзэн Чингис хааны том технотыг Дадал сумд очиж үзнэ гэх гэж бодож байгаа. Тэгээ бусад сумаар нь бол ирэхэд очсон. За ингээд Говьсүмбэр аймаг, Дорногов аймаг сумаас Дорноговын би Хөвсгөл сумд очиж үзээгүй юм байна. Хаттан Болохт очиагүй юм байна. За Мандах орж исэн, Сайханд бол орж исэн. Өргөнд очиж үзээгүй юм байна. За зүүн талынх нь 3 сумд очсон, хойдлынх нь 5 сумд очсон, баруун талд нь очсон. Дорноговын 3 сумд очиагүй юм шээс. За өвөр ханган бол бас ихэнх сумд очсон. Тий. Твистлээс таахта өвөр хангаар явдаг гэсэн бид. Тийм баг тий. Үнэн брахтай. Тий. Тэгээд их очдог бас ер нь ихэнхд нь очиж үзсэн юм биш үү? Би чамаа хинтэр их явд юм байна гэж бодсон шүү. Би хинтэр очиж талаар чинь чамаг л яриа. Өмнөд үсгийн 5 сум. Хинтийн Баян мөх, Дархан, Галшир, Баян утаг. Нэг нь Мөрөн. Энэ 5 сумд очдог. Тий. Тэгээ манай гампруу найз болохоор хойтлын Хөвчин жанаагийнхны сумд руу явдаг. Тавж ээлжлэл. Тэгээд тэр яг ээлжлэл. Тэгээ яг тэгээд сайхан бас ингээд мэрэгжил нэгт нөхдүүд маань ингээд сайхан ажил үйлсээ ингээд явах бас гоё шүү дээ. Би бас өөрөө чи ярилцлагыг уншаад тэр бодгоо их мундаг хүн байна. Бодгоон тэр хурдан бууга азаргных нь төлөөс азарг морь соёолон хязаарлан шүтлэн гээд 5 дээд насны дуустай харагдсан юм. Ер нь юм бол ховор байх гэж бодоод. Тэр ярилцлагыг харж иж бас тэр өвөнтэй бас нэвтрүүлэх их завшаа тохиосон юм. За бас яг тийм юу гэж бодсон бол болж л энэ гол зорилго тэр юм чинь тийм ээ. Тэгэхээр би бас ингээд гайхаад байдаг юм л та. Жишээлбэл хүний оюун ухааныг багтаамж байна шүү дээ тий. Ялангуяа одоо жишээлбэл би ингээд олон хуваараар яваад тахлаар ингээд холиод идэг. Мартагдах гэдэг юм уу тий. Гэтэл та хоёр ч одоо ингээд шууд амжилтуудын үеэр ярьж хахтал нөгөө морич хараал ингээл тэр давхил мөн байна гэл ингээл тий өчнөө л олон ижил цусны одоо явж байгаа ижил одоо юу баач тэр яаж тэр болгоно ингээд нүдэндээ багтаад энэ нэг бас нэг тийм онцгой авьяас байна уу эсвэл одоо яадаг за яг мэдээж томоохон наадмын эхний тархинд оролцож байгаа 20-30 адуу бол бас өмнө нь уралдаануудаас барагцаа байдаг баг гэлээ гэхтэл тэр болгоныг тусгаж үлдэнэ гэдэг чинь бас нэг өөр юм байна.
тий одоо наадах чинь бас хүмүүс нэлээ асууд юм. Тий одоо Ямар би нэг асууя. ажил жоохон хүүхэд надаас асууж. Ахтаа энэ бол бүр чэйжэрээ гэдэг. Ах нь амаараа ярьдаг шүү дээ. Тэг яг ерөнхийдөө таны сайн хэлдэг шиг улсын наадам одоо бүсийн уралд ихвэр те. Ер нь л бидний нэг одоо нэг тэр энэ гэсэн нэг тийм тодорхой хурдан хөлгүүд өмнөд уралддаг шүү дээ. Тий. Тэгэхээр яг харьцангуй гайгүй. Тий. Яг бидний морь тайлбарладаг 90 үед бас нэг цаг хугацааны арай өртөрсөн. Яг одоо энэ цагаан талаах ч юм уу гүр базаргай тий. Энэ бусад хүмүүсийг тайлбарлаж яхад бол нэгдүгürt одоо төдийлөн шууд дамжуулах боломж байхгүй. Техник технологийн хувьд одоо энэ олон уул даваад авсан. Тухайд бол нэг үндэсний олон телевизийн явуулын станд нэг VVK болоо тий. Оны одоо тим станцтай тэгээд нэг техник технологи төдийл хөгжөөг 1990-ад оны. Одоо ч яг үдэ бид нар ингээд улсын наадамд хахад наандчлан унж байгаа машинууд нь энэ Улаанбаатар хотын автовазаас улсын наадмыг дандаа нэг 200 Land Cruiser гэдэг сайхан машин гараа өгчдөг. Тэр үед бол энэ азийн даван дээр ч одоо 60-аар л даа. 60-аас нь цонх онгодгүйсэн шүү дээ. Сүүлд нь манайхаа шинжил хийгээд цонхыг ингээд нөгөө болтоор тайлаад талын аваа хийсэн нэг хаалга цонх хоёрын нэг тусдаа болгоцсон нэг тиймэрхүү нөхцөл байдалтайгаар. За тэгээ камер одоо шилбэл энэ бичиж байгаа камер хитэ хэмжээний жижигэрлээ. Яаж донслогоогүй бичдэг камерууд гарлаа тий. А тухайн үед бол үндэсний олон телевиз нэг морь 25 дугаар телевиз UBS үзүүлэх нэг мөрөн дээр нэг юм том 170 мал гэдэг камер тавьдсан. Тэгэхээр би бол энд их олон зүйл нөлөөлдөг байх гэж боддог. Нэгдүгээр тэр байгаль орчны одоо тэр байгалийн саад бэрхшээл олон уул даваа тэрийг шууд дамжуулах хэцүү байсан. Хоёрдугаарт бол одоо бидний үед чинь морины бүртгэлгээл хаа газар очингуудыг сайхан цаасан дээр ингээ бичээл өгч. Тэр үед бол морины бүртгэл одоо ер нь ямар санда нөгөө морь унаад дурлж байгаа хүүхдээс аав чи хий гэсэн чинь аав гэртээ байгаа. Аав чи нэрийг ингэдэг гэсэн. Би нөгөө ахынхаа морийг унсан ингээд мэддэггүй шиг. Нөгөө нэг богцсон даагны нэг хоёр хүүхдээс гүрээ зураг ярьсан авдаг үстэй тий. Тэрэн шиг ингээд цаг хугацааны хувьд ч тэр одоо технологийн хувьд ч тэр нэг арай ингээд өөр боломжийн сайхан үед одоо юу гэдэг юм те тий. Морь тайлбарчин за. Тэгтээ тэр чинь одоо таны цээжлэхтэй чи яаж холбоотой вэ? Гэхдээ яг би 10 жилдээ бас гайгүй юм чийжлдэг хүүхдээс юм шиг байна. Арангаа аймгийн угол манай Монгол хэл уран зохиолын багш Сүм найрхан дургийн 65 дугаар сургууль би 10 төгссөн. Тэгээд цэндээ бишгээ багш байсан. Одоо манай ангийнхан үзэж байгаа болохоос гайгүй мэдчих магадгүй. Би ламсрангуй хөрмөр найргалыг чийжлэлсэн байсан тухайд. Тэгэхээр би одоо гайгүй юм чийжлэлсэн байсан байна гэж бодож иж магадгүй. Манай 10 жилийн ангийнхан бол одоо үзэж байгаа бол бас гадралж иж магадгүй. Би нэг жоохон тийм чийжлэг мэжлэг тийм уран зохиол талтай тийм хичээлтэй бас нэг арай дээр. Тиймэрхүү байсан юм шиг байна. Тэгээ манай тэр багш тэгдэг байсан. Би одоо сайн санаж байна. Уншуулж байгаа дунд нь зогссон. За одоо чи уншиг гэл. Хажуу сууж. Нөгөө хүн шиг. Тэгээ явж байгаа. За одоо уншиг. Тэр үнэн чийжилж байгаа худлаа шиж энэ хөдөгч юу яаж гэдгийг төрч үзээд байдаг. Тэгээ багш минь одоо ч бас байгаа л да. Тий. Тэр ангаа уул зэндээ шиг. Манай Сүм найрхан дургийн 65 дугаар сургуулийн багш. Тэгэхээр энэ мордуудаа танихтай тэгээд за мэдээж зарим үед морь хөлрөө цусн танигтгаа ойлцсон өвөл цанд нь тий. Тэгэл наан цаагуур нь олон нийтлэхэн адуунууд явж гэн уралдаан. Тэгэхээр тэрийг яадаг морины давхлаар нь ялгаад байгаа юм уу? Ерөнхий за яг мэдээж эзэн хүн бол байнгын дэрэгдэн байгаа эзэн хүн. Та бид нар бол тодорхой үе дээр л очиж шít. Нэг уралдаан дээр л дааж очиж. Тэгэхээр тэрийг шууд ингээ бүр гүн тогтоогоод энэ бол одоо бүр гарцаагүй тэрний адуу гэд ингээ бас тийм тогтоох боломж хэр үйтэй. Тэг яг ерөнхийдөө шууд нэвтрүүлгээс бусад уралдаан наадмын үед бол энэ тийм байна гэдэг тий. Цаг хугацааны сүүлд нь тэрийг хараад ингээд яач. За шууд нэвтрүүлгийн үед бол яг нэг өмнө бас нэг сунгаа наадам үзээл чи явна шүү дээ мэдээж зүгээр шууд суучаад морь тайлбарчна. Морь тайлбарлах гэдэг нэг хамгийн хэцүү ажил гэж би боддог. За яг бүх тайлбар бол одоо нэг 512 бүх байдаг бах тий. Барилтаа. За 1024 байна. Тэгэхэд одоо жил болгоны аймаг сумын аймагуудын наадам төрүүлж зөрүүлсэн шүгүрсэн цолтнууд гэдэг ингээд яг хүн бол бас нэг арай өөр. За жишээлбэл одоо хул морь гэвэл Монголд хэдэн хул морь гэдэг би одоо яг тэрийг бол мэдэхгүй. Гэхдээ адилхан олон хурдан хул морь байдаг л байна. Тэгээд тэр бүгдийг бас ялгахын тулд яг үдэ нэг хүнд нэг сонирхолтой юм гэж байна. Одоо жишээлбэл намайг 1000 дургүй юм хий. За Уянбаатар чи нэг тим томилтонд яваад нэг тим хийгээд гээд одоо намайг тийм дургүй юмд явуулаад байх юм бол нөгөө дургуут хүчгүй гэдэг шиг би тэрийг сонирхож одоо энийг за энийг мэдчихсэн гэсэн тийм юм гаргадаг. За өөрийнхөө дуртай юм. Би жишээлбэл би 7 настай морь унжсэн. 8 настай оноо 9 настай би айлдан унжсэн. 3 жил оноо. 98 онд би Баян цагаан сумын том дан шиг болоход хамгийн сүүлд морь унаа зодог тайлах гэсэн гэж болж ирсэн. Тэгэхээр миний өссөн орчин ерөөсөө морь ярьжлээсэн намайг одоо. Тэгэхээр тэр бас нөлөөлөд байна тий. Би өөрөө ээжээсээ тавуулаа хэрэгтэй.
Манай 3 хэрэгтэй дүү. Манай аав бидэд юу ярьдаг? Морил яриад одоо нэг иймэрхүү нөгөө юу гэдэг одоо төрөлхийн нэг удмын нэг юм хобби нэл. Манай ээж хөрхөд одоо яг тэгэл одоо надтай ч одоо юм ярих хүн ер нь байна уугүй тэгсэн маягтай. Гэтэ одоо гэртээ чи баянхмаар яриад байж гэж юу ах вэ? Гэтэл ер нь л бас нэг сайхан монголчуудын нэг нийтээр одоо би ч биш нэг манай морных нэг юм хурдан салхи үзэл нэг юмны төрөнд одоо нөгөө юу гэдэг юм бэ? Баруун алтай нутагт цүүцлэн орно гэдэг шиг. Тиймэрхүү юм сонсороо хүмүүс сэтгэл нь хөдөлт юм шүү. За морины тухайд бол тэгэд ингээ барагцаа суугаад ерөнхийдөө баримжаалчт юм тий. Тэгвэл тэр үед хэлж байгаа нэг үгнүүд байгаа даа шүү дээ. Оо тэгэл ингээ би одоо бүр гайхтай. Одоо би харин чамд нэг 32 цагаан дах тоолуулж үзье гэж бодоод байгаа юм. Чи ер нь хэд тоолох вэ? Нэг амьсганд одоо яг тэрийг сонсож байхад бүр ингээ амьсгаахгүйгээр ингээд маш олон өгүүлбэрүүдийг хэлж чадчих байхгүй таад тэр аймгийн тэр сумын гэдэг ингээд тэр энэ нэг амьсганд хэдий би намайг бол хүмүүс хурдан ярьдаг гэдэг. Гэхдээ уучлаар би бол та хоёрыг гүйцэхгүй лээ. Бодоод идэгин. Тэгэхээр би одоо чамаар яг одоо ингэж чинь 32 цагаанлах тоолоод хэд тоолох тоолж үзээгүй шүү. Чил да одоо үзчихье. Тийм. За. За нөгөө нэг урдхлынх нь үгтэй хэлнэ үст. Тэгэн штэ. Тэр үрчил баримжаалж байгаа юм чи. Гэхдээ одоо хүмүүс сүлд нь шууд хоноход муур болчихдаг. За. Би ч одоо өстө үзэж байгаа юм биш. Одоо үзье. Би нэгэн сайр болж 32 цагаан дах нэг амсгаар толоо 1 цагаан дах 2 цагаан дах 3 цагаан дах 4 цагаан дах 5 цагаан дах 6 цагаан дах 7 цагаан дах 8 цагаан дах 9 цагаан дах 10 цагаан дах 11 цагаан дах 12 цагаан дах 13 цагаан дах 14 цагаан дах 15 цагаан дах 16 цагаан дах 17 цагаан дах 18 цагаан дах 19 цагаан дах 20 цагаан дах 21 цагаан дах 22 цагаан дах 23 цагаан дах 24 цагаан дах 25 цагаан дах 26 цагаан. Тэр 26 ер нь дөхүүлж шүү дээ тий. Хэцүү юм байна. Хэцүү. Гэхдээ тэр үед бол та нар ч юм бүр ингээд амар ярьдаг юм байл шүү дээ. Өөрийгөө дараа сонсоод тэгж яадгүй. Ер нь тэр одоо тэр нэг амьсгаан тэгж олон үг багтаа. Тэр үгнүүд ханаасаа ч орж идэв. Өөрийгөө дараа нь сонсохор хүсэж байчээд. Яагаад ичээд идэв? Гоё ярьдаг шүү. Тухайд нэг шууд нэвтрүүлэг тэр нэг эмоц хөдлөөд одоо. Харин тий яг эмоц тэр амьсгал дээр. Тэгээ одоо бас манай нэг зарим нэг хүмүүс ч тэгдэг чи одоо хүн амтан загнахаа байлаа. Би ч бол уг нь хүн загнадаг юм шүү дээ. Гэхдээ одоо яг тухайд нэг явж байгаад тэр хүмүүсийн ч буруу ш. Тэр жолооч хүмүүний ажлаа хийж байгаа юм. Тэгээд ялангуяа нөгөө цэргийн салбарын хүмүүс тэр машина барьж явна. Тэгээд нөгөө нийслэлийн цэргийн штабын газрын дарагч морны комиссийн дэд дарга. Цэргийн салбарт бол даргын үг хууль. Тэ. Тэгэхээр бол одоо тэр хүмүүсийг ч буруутгах арга байхгүй. Гэхдээ бас нэг айтайх үзүүлж хийсгэсэн нэг бас нэг тэр хүнд одоо юу гэдэг нэг одоо нэг амбиц гэх юм уу тэ. Нэг одоо нэг аль болохоор л энийг нэг эвтэйхэн гоё хүнд харуулж гэсэн тийм бодол бол байна. Тэр одоо жишээл Оюнбаатар та хоёрын тайлбарыг сонсож байхаар бүр ингээл хаанаасаа тэр цэцэн цэлэг үг нь урсаад идэв. Бараг яруу найрагч юм уу, шүлэгч болчихоор ч юм уу гэж бодох үз. Тийм үгнүүд л ингээл урсаал гараад ирдэг л дээ. Би өөрөө ингээд сонсож байгаа. Тэгэхэд хаанаасаа ч тэр үг нь гараад идэв. Өмнө нь бэлтгэсэн байдаг юм уу? Эсвэл зүгээр тэр тайлбарлаж байгаа явцад ороод ирдэг юм уу? Хоёлаа түрүүхэн ярьлаа ш. Даваа хуугаа дээр нэг тайлбар дээр нэг тийм юм яриад гэж. Тэр үг мөг хаанаас ороод ирдэг юм? Гэхдээ яг ингээд одоо нэг шууд нэвтрүүлэг бол өөр. Аливаа юм хүн тухайн цаг үед нь яг тэр эмоцор хүлээж авна гэдэг чинь хүн бас нэг арай өөр шүү. Яг ингээд улсын наадам өглөө ингээд 7 утагт очиод байж нар гараал ингээд нэг нар тогтоол. Тэгэл нөгөө Монголын радиогийн сүлжээний газрынх нэг шон руу авираал нөгөө цагаан холом олоогоо зоогоол ингээд нэг тэгэл тэргээр ингээд морь хөтлсөн хүмүүс гэрийнхаа тэгэл ингээд явахаар тэр мэдрэмж үлэхгүй. Нэг тэгэл жоохон байж гад Монголын радиогийн үзэл тэр 7 утаг дээр цангинаал. Тэ Монгол улсын нийс бол Улаанбаатараас ирж байна. Өнөөдөр ардын хувьсгалын эзэн Чингис Богдын одоо их Монгол улсаа байгуулсан тэд Монголын тулгуур төрийн тэдэн жилийн яваа. Тэгээд ардын хувьсгал ялан мандсан тэдэн жилийн яваа гэд Монголын түүхэн хөв зайны эргүүлэгтэй холбоотой энэ түүхт ой болж байна гэдэг ингээд тор нэг гоё. Тэг яг улсын наадам чи үнэхээр хамгийн одоо сайхан л да. Яг тэгвэл Монгол улсын үндэсний хэмжээний хамгийн том баяр. Тэгээ ингээд улсын наадамд ч одоо шансаага ууцсан ч тэр. Зүгээр яг миний хувьд сүүлийн үед оролцооны хувьд нэг жоохон хомигдсон юм л гэж боддог болсон шүү. Чанарын хувьд бол тий. Тэгэл ингээл мөрд байгаа явахаар нэрэл нэг гоё хаяа нэг урд нь ерөөсөө нэг юм бодож байгаагүй мөртлөл гинтл. Энэ эрчим хүчний яамны сайдын зөвлөх одоо халиу азраг нэгэн болдаах. Тэгээ нэг саяхан нэг хуулсан. Тэр халиу азраг нэг араас нэг 10 хэдээр гарч ирээд явж ирсэн. Тэгээ би нэг за нэг нэргэх тэнгэр яарамгүй гэж нэг л дүнсгэрхэн явж л байна ямар ч байсан гэдэг нэг тэгсэн сүүлд нь бас тэгжсэн шүү. Тэр дөрсөнд тэр их гоё үгүлээ. Тэгээ нэг нэргэх тэнгэр яарамгүй гэж нэг л дүнсгэрхэн байна да өнөдөр тэгээд тэгжсэн их гоё санагдчихсэн шүү гэдэг. Тэгээ яг нэг хай хаяа нэг тийм үг орж ирээд. Шүлэгчтэй байна. Үгүй.
шүлэг хэрэгс үүч. Тэгэхээр тэр үед л өглөө ер нь би тэгвэл ингэж ойлголоо. Өглөө нар мандаал тэр Монголын радио дуурах үеэс эхлээл одоо Оюнбаатарын сэтгэлд одоо хөгжмийн яаж гэдэг юм. Тэгэл оргил үеийн тэр морь тайлбарлаж авах үед л бөмбөрддөг юм шүү. Тэгээ яг би ер нь их заалтан шүтлээ уралдаал төрийн наадам эхлээл тэр гоё л. Тэгэл азраг мөр хоёр уралдах. Тэр яг 11-ний өглөө наадам тэр бол бүр гоё. Ер нь одоо хүмүүс улсын наадамд ямар азраг төрүүлэх нь ямар их мөр төрүүлэх. Азраг мөр хоёрын жил яах вэ гэж ихээрдэг байна. За яг хөө мэдээж одоо их заалтан төрүүлэх шүтлэн төрүүлэх сайхан. Хүмүүс бүр азраг мөр хоёр төрүүлэх шиг айрагдуулах шиг тийм сайхан юм байдаг юм байна арай өөр шүү. Тэгээ яг тэ одоо тэр урд нь уралдаж ирсэн баялаг түүхтэй болооч тэр юм азраг мөрний уралдаан бүр илүү ярих юмтай ч гэдэм үү. Натур тэгж санагдав. Ер нь тэгээ бас зүгээр яг ингэж л ажиглагддаг юм. Одоо хэрвээ энэ ингээд наран хонгор төрүүлэх юм бол Төв аймаг тэтгэх төрүүгээ гээл те. Халиу азраг төрүүлэх юм бол Ховсгол аймаг баяр наадам тэтгэх төрүүгээл. Тэгээ тэр тайлбарлаж явах тэдгээр та бол Монголын ард түмний Монголын үндэсний баяр наадмыг тайлбарлаж байгаа боловч Төв аймгийн л хүн тийм үү. Тэгэхээр бас нэг Төв аймгийн адуун төрүүлчээсэй ч гэдэг юм уу нэг дотроо нэг тийм байх үгүй юу? Ер нь бол наадхаж сүүлд одоо энэ спортын тайлбарлагч нэг дундаж гэсэн яриад байгаа. Жишээлбэл одоо энэ одоо хүн тэр Америкийн NBA-д одоо тий Лос Анжелесийн багийг дэмждэг бол тэр багаа илүү тайлбарлах нэ тэр гэдэг. Гэхдээ яг энд бол ямар нэг альбом тушаалаар өөрийн хаалга уралдаг алтан турт уралж байгаа учраас за яг аль нь ч яах вэ? Гэхдээ яг би тэр нэг энэ яриа ягаад гарсан гэвэл тэр наран хонгор азраг төлөвлөлтөд би нэг жоох магтсан юм шиг. Тоогоо манлаач гэсэн өөрөө тэгжсэн сүулт нь. Чим айхтар ярьлаа шүү гээл. Тэгжсэн. Гэхдээ яг нэг одоо би түрүү ярьсан шүү дээ нэг манай юм, миний юм, нөгөө нутгийн юм энэ төр гэдэг чинь бас нэг хүмүүсийг одоо ялгаагүй таа ч гэсэн бүх үзэж ягаад манай нутгийн бүх төрүүлчлээ гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан нэг эмоц гарч ирсэн байж магадгүй. Тэгтээ бол тийг заавал тэгэл нэг нутгархаал тэрний юм, энэний юм гэдэг та гол нь биш. Зүгээр яг би одоо залуу хүний хувьд наадмын үйл явцыг шудраг болоосоо л гэж боддог. Үнэхээр тэр хэмжиж байгаа бол тэр хэмжиж байгааг яс бариад. Одоо тий тэрнээс одоо би за Хөрсгөл аймгийн юм чинь даян дэмд гомор битээ төрүүлсэн манай Төв аймгийн их залан төрүүлсэн ч гэдэг юм. Тэгж бол бодож байна. Яг өөрийн мөр уралдаад ирэхэд бол бас өөрийн мөр харигдасаа л гэж бодно. Өөрийн мөр гэснээс чиний мөр нь уралддаг юм. Миний мөр уралдана. Хаана уралдаж чинь ямар амжилт үзүүлж байна? Манай өвөө чинь манай аавын аав ч улсад их мөр урд орсон. 97-нд даншигт их мөр харигдсан. 3 их хөр дараалаад их хөрдөө их насны мөр урлаг авсан. Сумандаа бас нэг 4 их мөр 8 төрүүлэгдсэн. Манай өвч бас их насны мөр гайгүй байдаг гэх нутгийнхан тэгдэг байсан юм. Тэгээ аав маань бас сүүлийн жилүүд мөр бас сайхан уяад. Одоо тэгээд аав маань бас нэг наадамд явах байлаа. Одоо тэгээд дүүнер маань би ч 3 хэрэгтэй дутаа 2 нь бас мөр уяад. Төв аймгийн төв дээр байдаг. Өнгөрсөн жил Баян-Цагаан сумын төв 95 жил явсан. Тэгээ нутгийнхаа хувьд яг бас нэг би нэг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гişүүн гэдэг. Тэгээ уяж талбан тэргүүлэгч гişүүн гэдэг. Тэгээ очиж оролцоод тэгээд аавтайгаа нийлээд нэг их насны морины төрөг мотоциклээр байлээ гэдэг. Тэгээд нутгийнхаа морийг байлаад. Тэг өнгөрсөн жил чинь манай суманд азраг ам үзүүдэд их мөр харагдаад хязаалан төрүүлээд шүтлээ ам үзүүдэд. Тэгээд их сайхан наацаа. Тэгээд Дорнов аймгийн наадамд үрээ харагдсан. Тэгээд сүүлийн үед л яг хаа сум аймгийнхаа наадамд бол сайхан наалаа. Улсдуулаар хараад бол уралдсан. Манай Зээрд мөрч 17 оны Дүнжан 6-ад орсон. Их хурд уралдаанд даравт орсон. Тэгээд яг одоо тэгээд бас нэг жоохон одоо морины хөгжил маань жоохон өөрчлөгдөд нэг бас нэг арай өөр төрлийн өржүүлгийн ажил хийсэн нэгнийх нь одоо морд хурдлаад байгаа юм тал байгаа учраас сүүлийн жил ч гэсэн одоо бас нэг яг одоо адилхан үздэг юм одоо гэсэн бодолтой тийм байгаа. Тэгээд дүүнер маань одоо бас миний одоо цуглуулсан миний одоо авсан сайхан юмнуудыг цуглуулад үеийн уяад маллахын маллаад бас сайхан урамтай байдаг болохоор би бас юм цуглуулад тэгдэг. Бэлгэний хадуу хэр хэрдэг вэ? Одоо жишээлбэл та хоёрт бол одоо ингээл нөгөө мөр наадмын дараа ингээл манахаар ороод ирээрээ халиу гэл ингээл хүмүүс их дууддаг юм шиг нэг доо та нөгөө яг тэр үед ингээд нөгөө үзэгчдийг хүртэл ингээд тэр хүмүүсийг хамт зөвхөн хүүд болоодаг тэр морины эздийг биш үзэж байгаа хүмүүс би түрүү чамд ярьсан тий. Та хоёрын тайлбарыг сонсохоор бүр ингээд бөмбөрдөд байгаа юм шиг тогтос сууж чадхаа болчихдөг юм байна лээ. Тэгээд жишээл гүр азаргаа бол нөгөө хүмүүс ингээл нөгөө ираагаал нэг юм яадаг ингээд одоо нэг уянгийн гэдэг юм уу тэр байдалд илүү оруулдаг гэсэн бол та хоёр бол ингээд үзэгчдийг нийтээр нь ингээд хүн уралдаад байгаа юм морийг нь эзэнтэнд хамт оролдуулад ингээд наадам хүмүүсийг тийм атмосферд оруулцдаг юм байна гэдэг. Тэгээ тэр өндөр атмосфер авсан хүмүүс юм чинь баяр талархлаа илэрхийлмээр байдаг. Ялангуяа тэр
морин төрүүлж харагдсан бол хэлмээр л шүү дээ. Хүрээд ирээрээ, ороод ирээрээ гэдэг хүмүүс олон байдаг баг. За мэдээж толгойд ороод орох боломжгүй байдаг. Тэгээ орсон нэг нь бол бас би зүгээр ерөнхийдөө уяжтай ханзааг мэд чинь манайхан ч бас сэтгэл хөдлөлөөр өндөртэй хүмүүс шүү дээ. За дүүдээ нэг тэрнийхээ төлөөс өгчий. За тэрнийхээ нэг охин юунаас өгч. Бэлгэний адуу бол нэлээд ирдэг байх гэж бодоод байгаа юм. Яг нь ер нь Монгол хүмүүс сайхан сансан хүндээ адуу хэлдэг тий. Тэгээд бэлгэний адуу бол их л хүмүүс өгдөө. Нэг нэг хэлдэг. Тэг яг одоо очиж авч одоо тэр болгоныг бас нөгөө очиж аваад ингээд одоо юу гэдэг тэрийг одоо нөгөө хүндэл талаас нь хүлээж авч байгаа ч гэсэн ажлын зав зайнаас ч болоод юм тэр болгон бас очиж авч амжихгүй тал байдаг. Тэгэхдээ яг одоо бэлгэнд ирсэн мөрд манч бас бишгүүдээ сайхан хурдлал ингээд дариг түг аваад одоо аавыг манай дүүнэр гисэн баярлуулах ингээ байгаа. Тэгээ сая хамгийн сүүлдэхэд би одоо яг би ер нь бол нэг хүнээс нэг бэлгэнд одоо авчаад нэгийг нэг хэр тар сүнээр худалдаад авчих гэсэн бодолтой байдаг. Нэгийг авчвал нэгийг. Одоо сая хамгийн сүүл дээр будгаа нэвтрүүлэг хийх гэж яваад уулын сумын уяач Жилхасрангийн ямар санааг манай нөхөр ах байт юм ба. Өнгөрсөн 100 Сүхбаатар аймагт ихмэр төрүүлгэсэн. Тэгээ би ахыхаа хуулмарыг 15 он зүмснээс соёл аригж яхад нөртөл сайхан мөр байгаал яриад эзэнтэй бас нэг ганц нэг үгсэл алгажсэн. Тэгээд хуулмартай нэг эцэг их ахын нэг адуу бэлгэнд өгсөн 3 жилийн өмнө. Тэгээ ирж аваарай л гэдэг. Тэгээ би нэг амжихгүй байжаа тэгсэн чинь энэ жил ирж аваа. Дахнаас нэг юм өгсөн гэдэгсэн. Тэгээ би очиод гүй яах вэ хаа одоо даагаал авчихсан. Гүй би чамд 3 жилийн өмнө бэлгэлсэн одоо хязгаарлангүй байгаа. Тэрийг л ав. Тэгээ яг тэр цаг хугацааны хувьд амжаагүй чиний л асуудал юм чи. Тэгээ одоо хүний юм авцсан чи яг нэг охин даагаас нэг тэр хулмартай эцэг нэг тэгээ сайхан охин даагаа. Уулын сум явж баяжих юм уу сайхан гэж манай нэг найз үт. Аав нь алтан гэрдийн баяжих гээд 99 онд тэдний мөнгөн соёл онгор алцасраг ус дурч ирсэн байна. Тэгээд тэгсэн бас нэг адуу илгэсэн гэхээр н очиод бас нэг гүүний 8 хийгээд. Тэгэд одоо 3-4 адуу ачаад хүрээд ирсэн. Тэгээ яг ер нь бол аливаа юмыг бас нэг зүгээр авахтаа биш бас нэг хүнд хүндэтгэл үзүүлээд тийм ээ. Хүн сайхан сэтгэлээр тэр адуу илгэлж яхад нэг хүнд одоо нэг тодорхой хэмжээний баярлсан сэтгэлээ илэрхийлээд ингээд явах бол их сайхан байдсан шүү. Эрдэнэ цагаан сумаас манай алтан гэрлийн Эрдэнэ баяр ах гээд өнгөрсөн жил Алтан оны даншигт урчин жил хонгор хязгаалan төрүүлсэн ах уу. Ах маань өөр ах манаас над нэг үрээ бэлгэлээ дуртайгаа аав гэдэг. Аавыг чи баярлуул. Тэгээ нэг үрээ бэлгэлсэн үрээ нэрээ сум төрүүл аймагт харагдсан. Тэгээ авсан үрээ маань. Тэгээ тэрийг дагуулад нэг битүү саарламар 7 настай мөр авсан. Тэр авцсан 90 жилийн манайд дамжуулж хат манай аав нэг бас нэлээд өнгөнд дурлаад байсан да. Тэгээ ер нь бол яг сайхан бэлгэний адууч хурдлноо өчнөө хурдлж байгаа. Тэрийг дагаж бас нэг тодорхой хэмжээний хүндэтгэл үзүүлээд авцсан юм ч бас арай өөр байдэн шүү. Зөвхөн өөртөө хурдан одоо бэлгэний адаа өөртөө хурдан авахаас гадна өрөөлт бас хурдан морь орж өгд юм шүү. Тим хүмүүсийн яриаг уулзж хахад нөгөө морь тайлбарладаг тэр маань зааж өгөөд гэдэг ингээ яриад байдаг. Бас энэ тэнд сайн адуу харахаараа нэг тэр ах нэг тим насны морь захиад байсан шүү. Гэхдээ энийг нэг энд санал болгох юм уу гэсэн юм их төрөл юм шиг байна тийм үү? Яг тэгдэг тал бий яах вэ? Тэгээ тэр ч морийг таньдаг хүн л бас тэгнэ л дээ. Чи тэгээ хэр таньдаг юм? Тэгээ яг би ер нь бол одоо нэг таньдаг мандгийг одоо энэ хүмүүс л мэдхүүлгүй. Би өөрийгөө дүгнэхээр ч бас эвгүй одоо тэгэхэр ч одоо бас эвгүй юм дээ. Гэтэ яг хоо миний авчирсаад бол бүгд л одоо хурдалж л байгаа. Тэгээ нутаг орныхаа хэмжээнд л. Тэгээ яг би нэг манай аав над нэг бас нэг тийм цагч ирсэн юм а ер нь. За тэгээд моринд одоо бизнес дамжилтаа улс төр дамжилтаа олон сайхан хүмүүс байгаа. Нэх морь таньдаг хүн болж давхад хүнийх мөнгө юмд өгүүлээд тий хүнд одоо морь шинжиж авч өгдөг баатар болоод хэрэггүй дэм нэг. Тэр чинь очиод уух эзэн гэж нэг юмнаас болоо морь гар солигдоод яаж тахив вэ нэг дүрт. Хоёрдугаар хүний их мөнгө хүнд юмд өгүүлж ийнэ гэдэг чинь бас том хариуцлага байлаа шүү дээ. Морь бол их цагаан хилэм ихтэй тий. Тэг яг нэг олныхоо дунд нэг дундаж игээрэл эвтэйхэн ингээл явж байгаа. Тэгэл нэг хүн морь 8 хэд хүний ч одоо дундаас нь тэдэнд ихсэн юм болоо ингэсэн юм болоо гэж хүмүүс ч уруугаар одоо л байдаг. Яг үнэхээр өөрөө нэг болмоор юм шиг бол өөрөө л тодорхой үнийн мэдхий бардахаар юм л өөрөө л авахгүй байдаг. Тэгээд би ч одоо нэг тэгж бодлон адууч нэг авч байгаагүй. Гэхдээ манай нэг ховдын нэг Батбаяр гэдэг нэг найз маань байт юм аа. Нэг юу гарц замын. Тэгээд найзтайгаа танилцаад 12 онд. Тэгээд тэр Сүхбаатар хурдаад байгаа нэгэ явд юм аа. Тэгээд тэгсэн найз маань тэр 12 онд дэлгэрэн хооны тахилга төрүүлээд нэг овооны тахилгатаа гавруу 2 айрагдсан. 3 медальтай нэг алтар дааг. Тэгээд тийм хойд 2 туур нэг том тийм сайхан алтар дааг байсан. За энийг авчих энэ нь бол ямар ч нааданд оролдох дааг нь имжилтэй. Тэгээ ихтэй нь авчих. Тэгээ би тэр аваад. Тэгээ энэ манайхын 7-ны бөмбөр бүрдэх газар нутгалжсэн тэр нам 12 оны
6 сарын 4-нд авчирсан юм да. Тэгээ 12 хүртэл 6 сарын 12 хүртэл манай гадаа нэг 7 хоног. Тэгээ аваа явсан тэр жилээ нэрээ нэг 4 релиз давтруулалтад усын нааданд харагдсан. Тэгэл нэг ганц 2 мөр хүн тэлжлээ тий тэгээд яг тэ бас нэг хүн нэмэж өөрөө авч чадахгүй ч бас нэг энэ тэргээл хүний өмнөрөө дахиад авч хэцүүлээ дээ. Тэгээ яг нэг үнэхээр одоо тийм байна гэвэл ах тэгвэл яад юм бэ гэл. Тэр Батбаранаас би сурчин жил их мөр авна гэдээ харин зүнгсэн дэжт 13 орж ин дулаан сааралмар байна. Тий 17 оны Скотер аймагт зүнгсэн дэжт мөр тайлбарлах гэж зогсчихсан нэг хадгүй хүзүүвчтэй нэг 50 хөтөлцөө хамгийн түрүүнд гараад ирсэн. Унжээс хүүхэд нь би чиж маалхын хурд их мөр онсон хүн байна. Өнөөдөр ч лава хайрыг тухай чигсэн дэр улаамар 13 дор. Тэгээ манай зүнээс аавна гэж явсан тэгээд аваагүй л хүрээд ирсэн билээ. Тэр зунаа өнгөрсөн 100 аймагт төрүүлэн жил Виржиниад ашиг төрүүлсэн байсан байна. Тэг яг мэрсээр одоо тэгээд нэг миний мэддээд байгаа ч хаашаа энэ зүгээр. Тэгээд гэтээ нэг барагцаатай болгүй байх юм бас нэг ажил мэргэжлийн юм ингээ өчнөө жил бас сайхан том нааданд үсчлээ байн хайрыг төрүүлж амардыг харж байна. Тэгээ бас нэг тэмхүү байдаг байх л гэж одоо өөртөө л өдөө хадаа явахар чинь алуу чи тэр төрийн наадмын том адуунууд хардаг төрүүлж яригддаг адуу хардаг хүн энэнийг хараадаг гэсэн юм бол зөндөө байгааз тэгж гин үү намайг тэгээд идэв юм чинь чамааг бол тэгэн штэ одоо хараадаг маань мэдэхгүй юм ч одоо тэг хамаг бодлоо ярихарч бас үгүй ч юм уу гэж одоо тэгээд яг бай тэгээд сайн нэг Скватер нэг хідэн хураанд өнөртөг бас явсан айлаад юм бол тэр нэрээ өөрхийн хүмүүс ч одоо сайхан ажил хийдэг тэгээд надаас ах хүн ч гэсэн хүндлээл одоо оюун батар энийг нэг хараад өгчлээ. Тэгээ одоо мэдж байгаа ч юм уу ч юм уу мэдж байгаа юм мэдэхгүй юм уу сайн мэдэхгүй. Тэгээд нэг дундаж яар тэгэл явж идэв шүү дээ. Хинтээ аймгийн Батнуурав суманд яваад тентгийн нэг уяачтай болж Батсуурах. Тийм. Батсуурахыг ингээл юуг нь бүртгэл авсан чинь нөгөө бүртгэл бичиж авдаг манайх. Тэгэл ясан чинь намайг нөгөө Бараан Батсуур гэдэг. Яг оюун баатар надад өгсөн нэр гэдэг. Тэр Бараан Батсуур гэдэг нэрэндээ баг овгоосоо илүү бахархалтай байна. Тэгээд яг тэр мэдчлэн одоо яг тухайн үед нутаг оронд нь ятсан нэрийг чи ингээд нөгөө морь тайлбарлахтай уралдааны тайлбарлахтай яриад Монгол даяар таниулаад нөгөөх нь бүр нэршил болсон тиймнүүд бас цөөнг байх шиг байна тийм үү? Яг тэр Бараан Батсуур ч гэдгийг одоо манай гампар хүч гэсэн тэгээ ярьсан байсан. Тэгээ би сонсоод яг хөтэ нэг санаалгүй тэгээ ярьчихгүй. Тэгсэн 2016 Тэнтийн аймгийн Бат Баян утга сумны өмнөд төсөө хордог уралдаан болсон. Харж ирсэн Батрад нааврах суурах одоо энэ хинтийн мөрөнгө босоо шамсрангуу 3 загдын хүрлэх бурхан болсон ус ялдард байж хүрлэх тэр дөрөв нэг тамхилан зогсож байна. Тэгээс нэг тэр үгийг хэлж дараа нэг цариг нарах эвгүй ч юм санагдаад байхгүй. Тэгээ одоо зарим хүмүүс ч бас тийм хүний чинь нэг янз бүрийн хочин тий. Тэгээ би нэг эвгүй санагдаад. Тэгээ энэ тааруул одоо бас юу гэж магадгүй гэж одоо өөрөө төрөлөө яваад утсан. За сайн байна ах. За одоо тийм нэг би нэг тиймэрхүү юм ярьсан шах уучлаарай. Тэгээд таны ч одоо харагдах байдал талаас харгараа хүн ч гэсэн анд нөхдийнхөө дуулаад 10 битантаас асгацсан юм шиг тийм сэтгэлтэй хүн гэж штэ гэсэн чил хаа гэдэг. Тэгэл бид нар чи тэрнээс биш ахтуу болоод. Тэгэл манай суурах чи өөрөө их сайхан цайлган сайхан хүн л дээ. Тэр манай хурах. Тэгээд сайхан танилцаад тэр нэрэндээ их бахархалтай гэдэг юм уу? Тий, би тэр нэг манай оюун баатар гэдэг их ярьд юм байна лээ шүү дээ. Тий. Ер нь өөрөө ч сайхан хөдөлмөрч сайхан тийм хүн улсын алтан ногны зэх олаадууд 7800 одоо тоног. Тэгээ яг ер нь ингээд хүний ч бас харж яхад нэг арай илүү хөдөлмөрлөлтсөн л нэг бас нэг урд яваад. Одоо жишээлбэл нэг одоо бид хэдэд нэг 50 хоног өглөөхөд нэг арай илүү хөдөлмөрчийнхэн төрүүлээд нэг 1000 хүрчдэг ч юм уу тий. Би бол суурахыг хөдөлмөрч хүн шүү дээ. Их сайхан тийм хүүхчиг тийм. Тэгээ яг хөө тэр бол сайхан тэгээд. Тэгээ би тэгсэн. Та одоо залуухан одоо сайхан залуу байсан байлгүй гэсэн. Гэхдээ одоо би тийм улцсан цагаан гялтан цагаан залууч байгаагүй лээ. Яг нэг сайхан дүнзэн бор залуу л байсан юм. Тэрээ байгаа. Цагаан залуу байсан гэж хэлж магадгүй гэж одоо асуусгүй гэж хэлсэн шүү. Олон энэ морь гэдэг юмар дамжаад бас олон сайхан хүмүүстэй нөхөрлөж ах トゥ амраг садан болж монголчууд их илгэмсүү ардсан тий. Өөрийн тусалдаг үж гэсэндээ нэг дотн одоо энэ мэдл одоо юу гэсэн хүндээ илгэмсүү байдаг. Олон сайхан ах нартай болсон байх гэж бодож байна. Ер нь хаач ятсан бас нэг хэр хончхоргуул болсон тий. Энэ бол морнил боё, энэ телевизийн боё. Тий энэ бас манай аав ээж юм боё. Одоо манай аав ээж л нөгөө өсөх орчинд л нэмэр ярьсаар би энэ мэргэжлийг сонгоцсон. Тэгээ яг одоо тухайд нэг зургатаар хаадаг бодвол шиг тийм бодчихлээстэй. Одоо ч нэг тийм боддггүй юм. Гэхдээ яг тухайд нэг зургатаар хаадаг хүмүүс гоё харагддаг байсан юм байна л да. Манай бас тэгдэм яг нэг хүнтэй ер нь их сайхан мэддээ хүний өдөөс хараад нэг 5 үг ярьждаг сайхан тийм бэ. Залуу хүмүүс. Хүн хүний магтаал дотор амархан өөрөө мэдлэг үл нэг сонирн болдгоо ш.
Тэг яг нэг тийм цаг үе байдаг бол давж гараад бас нэг хүнтэй сайхан бай. Ер нь хүнтэй эвтэй хүнийг өвөнийг сайхан хүн шүү гэж ярьдаг шүү. Тэгээ манай уяач чинь шиг сайхан хүмүүс. Очингууд л одоо тэгсэн ийшээс дээшээс суу. Тэгээд сайхан байна. Одоо надад насаар одоо надаас юу гэдэг ах хүмүүс ч гэсэн өөдөө өмнө сайн явж байна. Одоо дээшээс суу. За сонь сайхан юм байна. Гэл морны яриа өрнүүлэл ингээд ярих гоё байд. Хүний хүндэл гэдэг юм чи бол үнэхээр одоо бас тааж явахад амаргүй тийм. Одоо тийм хэцүү зүйл гэж боддیں۔ Дотор. Гэлгүй яг уу тэр хүний итгэл хүндлэлийг даан зөв явна гэдэг чинь бас их юм. Тэгэд олон газар очиж уралдаан үзчихсэн, уралдаан тайлбарлажсэн, олон газрын наадмыг үзсэн баг. Тэгэхээр нор хайрагдад төрүүлэхэд уралдаан ч унаач уяач ураас гадна уралдааны зам тухайн орон нутгийн байдал гэдэг тэр өдрийн одоо агаар тэнгэрээс эхлээд цаг агаарын байдлаас эхлээд олон юм нөлөөж хамгийн сайхан уралдааны замтай газар хаана вэ? Хамгийн сайхан уралдааны зөв зохион байгуулдаг газар хаа вэ? Одоо нөгөө яг нөгөө цагтаа наадмаа яг яадаг одоо уралдааныг зөв зохион байгуулдаг газар аль вэ нэ? Бас бусдад урам дөгөө үүднээс бусдын сурамжлах үүднээс ярил та хэлээ тийм ээ. Ер нь яг сүүлийн үед бол одоо энэ уралдаануудын зохион байгуулалт гэдэг юм бол нэг үеуд бол одоо харцсангүй үнэхээр одоо сайжирсан байна. Хагцгүй бид нар нөгөө ямар нь уралдах вэ, ямар нь уралдахгүй вэ гэдэг дээр л санал зөрүүлдэд байгаа болохоос наадам зохион байгуулалт за тэр одоо тэр уралдаж байгаа морь хүүхэд тэр одоо бүгдийн аюулгүй байдалч гэдэг юм уу те. Ингээд нэг тавьж байгаа шаардлага тэр орчин нөхцөл гэдэг бүх юм бол илт сайжирсан. Энийг бол одоо хүмүүс угсаал харжлаа. Би зүгээр Жансан Нарууг нэг Монгол улсын зураг мөр ярьж байгааг сонсч байсан. 1996 онд Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баяр гэдэг Монгол улсын соёлын сайд байсан. Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн Багундгаа ерөнхийлөгч байсан. Тэгээ өндөр гэгэний 660-ны яг хийх гээд 95 оны 8 сард очсон. Тэгэхээр Жансан Нарууг одоо ерөнхийлөгч их баяргааг соёлын сайд багтан тэр соёлын яамны хилцэл гэгэрл хилцэж гэлөө соёл урлагийн хилцэлтэн гэлөө одоо ажилтнаа байсан юм шиг. Тэгээ очиод наадам бичгээ ингэс өндөргөөний болно гэл түмэн газрын наадамч тэгэл тухайд морин тэрэг мэрэгтэй сайхан Монголын наадмын ах их сайхан харагддаг тийм байхад түмэн газрын наадамч тэгсэн. Гисяас одоо тэр шашин соёлын цам хараах тий өндөргөөний одоо тэр нөгөө дэлхийн уран зураг бурхан урлын салбарт үзүүлсэн тэр гайхалтай бүтээлүүдийн хүн амьтанд үзүүлэл ингээл нэг цогц одоо наадам гэхээс илүү шашин соёлын биеийн цогц зарах хэмжээ хийгээ очсон зүсэрсэн олон хоногийн бороороо бид нар юу ч хийлгээгүй. Бид нар тэгээд өстой худлаа юм байна энэ наадам өстой утгагүй наадам болох нь гэл ингээ ярилцчихсэн. Гисэн яасан маргааш нэг наадам боллоо гэсэн. Усан мантай. Одоо тэр наадам бичлэгч байд юм а. Үүлэн авахаа ансагч хийгдэж хэд хоногийн зүсэрсэн бороонд үүлэн авахын зохин хүндэрч гэдэг үл нэг гой зохиолтой тийм наадам байд. Тэгэл гэсэн Жансан руу яг бод дээр ярьж. Тэгэл ингэсэн яг ингээл наадмын өглөө болол тэр мундаг одоо Монголын алхын автайсан ханы хүү Түшэтан гомдоржийн хүү те Монгол улсын бас 1600 оны үед Монгол улсын одоо тэргүүлэх одоо шашин соёлын том зүтгэлт байсан. Яг наадам өглөө эхэллээ гэсэн ингээл нөгөө манан ингээ хөөрт юм гинэ. Ингээл хөөрөөл. Тэгэл доороос нар ингээл цэлмэл. Тэгэл тэр нэг турх шиг нуруу бах уу те асар майхан алгарал ингээл тэр орхны хөндийг харсан. Тэр шиг тийм нэг үнэхээр нэг том хүний юм чинь том л байд юм байна. Жансан руу нэг тэгж ярьж байсан. Тэгээ тэрэн шиг ер нь одоо ингээд сүүлийн хэдэн жилийн улсын наадам дандаа бороотой байна. Одоо бас анзаарч л байгаа тий. Нэг гоё ингээд туус тарсан үнэхээр гоё байна. Тэгэл ингээд харж байхад улсын наадам мөн үнэхээр одоо сайхан болж. Бид нар техник улсын наадамд одоо ярихад нэг 6-аас 20 бодолжээг нэгээл. Харин наадам бодлогч одоо тийм байхгүй болсон. Хүүхдүүдийн аюулгүй байдал хүм мал имлэг бүх юм ингээд ажиллаж байгаа. Тэр наадмыг харцсангүй олон хүн үзхийсэн гэж бид нар ч одоо улсын наадам тэгжийн гинэлэг дуулдаг байсан. Одоо бас сайхан ингээд Монголд олон телевизүүд морийг үзүүлж байгаа шүү дээ. Зөвхөн одоо нэг эдгээр телевиз шүү дээ. Тэгэхээр ингээд бүх юм ингээд хүртээлтэй болсон. Зүгээр яг зохион байгуулалтын хувьд гэвэл би одоо энэ Зүүн Монгол нутагт бол ерөн зүгээр яг манай Монголын тал нутаг баруун Монгол аймаг одоо бүгд л хурдадуутай. Бүгд уяаны дэг сургуультай. Гэхдээ яг нэг ингээд нэг Төв аймгийн урд хэсэг, Дундгуй аймгийн наад хэсэг, хуучны одоо Борчин цэцэн ангийн өшөөд, Дорногуй аймгийн зүүнтэл, Хинтээ аймгийн галшир сум ингээд зүүнтлийн аймагуд ингээд нэг морины соёлын одоо нэг тий арай өөр уяа. За тэгээд нэг хиц тэр хазаар ногт тэд нэг арай өөр шүү. тэгэд морио үйж байгаа, уралдуулж байгаа, мориндоо хандж байгаа хүний байдал өөрөө. Гэтэ яг энэ зүгээр ер нь бусад аймагуудыг одоо тэгж байгаа юм биш. Ер нь яг баруун Монгол нутаг бол хөрх нөгөө цаг агаар
нөгөө дэд бүтэц одоо тэгээд тэр алслан удмал байдал нутаг орны онцлогоос болоод ус төдийл улсын наадманд ирж уралддаг. Хүн чинь яаж 1000 км-ийн цаас морьтлээд ирж уралдах юм. Тэгэхээр ч одоо тэр бүгнийг оролцож байгаагүй. Хоорондоо мэдээлэлээ солилцоод ингэж байгаагүй учраас зүгээр би бол тэгжил боддог. Хамгийн сайхан уралдаан зохион байгуулдаг аймаг аль байсан бэ? Ер нь бол Сүхбаатар аймгийнхан цаг барина. Тусгай чаргын баггуунаас интервьюгч өдөр 4 цаг дуусчихдээ шүү дээ. Тэг. Харанхуйд морь цолдог шүү Сүхбаатар. Баруун тэгвэл хамгийн муу зохион байгуулалт оролдоо. Яг үнэндээ одоо шударгаад ярихад бас бустай болохоор тэр чинь нөгөө яг уралдааны зохион байгуулалт яаж чухал вэ гэхээр хүн яг тэтэн цагт мордуулна гэж морины хоол ингээл бүхэл ба тохируулсан байна. Уралдааны цаг хоолч зохион байгуулалт сул байхад морины үе алдраал нөгөөгээ чинь тооцоолж ирсэн тооцоо алдагдчих шээ. Гэтэ яг хөө сүүлийн үед бол одоо та ингээд харж байгаа. Цаг үеэд дагаад бүх зохион байгуулалт ер нь жигдэрх талд орсон. Тэднийх нь тэгдэг юм бэл ингэдэм бэлээ гэл ингээд бүгд нь төхөөрөмжтэй тий. Гагцгүй наадмыг хүндрүүлээд ингээд байгаа юм бол нэг ирлээс Монголоо яах вэ? Инээ тэрэ болоод ингээд хэрэлдэж ятал нөгөө үйлдвэр тогтоохын ажил хийж ятал нөгөө цаг хугацаа чи мэдээч нэг 3 4 цагаар сунаа хэмждэг байхгүй. Тэгэхээр л нөгөөх чинь сунжирдаг, харанхууд морь цолдог. За ингэнгүүт тэднийх нь наадмын зохион байгуулж чадаагүй байлаа. Би хараа яг тэр энэ дэг морь үеийн яг энэ хурдан морины уяас ойлгын дэг ёс гэдэг талдаа чиний хэлээд байгаа тэр зүүн буюу Боржоос цэцэн банкын төв хэсэг илүү байгаа байхгүй. Тэгээд тэр дэг ёсонд нөгөө Улаанбаатар хотын иргэд гэдэг яриад байдаг хотын соёл гэдэг шиг тэр соёл багасаа олон зуун жилийн турш гэдэг юм уу тодорхой тэр соёлд нэвчсэн учраас морьдоо хандж байгаа тэр хүнд тэгэл хэрэлж байгаа үг яриа үйлдэл уралдаанаа зохион байгуулж байгаа илүү. Нөгөө баруун тишээ бол морь уралдаж ирсэн. Гэхдээ тэдний хувьд нөгөө тэгж өндөр өтэй байгаагүй. Яг үндэ тухайн арга барилдаал таарсан яг л одоо шилжил би сая ерөөлт алдартай уулзаад юу гэж хэлж ийнө гэхээр Ховд аймаг бол олон ясны үлгээ тий. Тэр нөгөө яснуудын онцлогоос хамаарсан уяс солон онцлог гэж байна үс байдаг гэж байгаа. Байсан гэж байгаа. Саяхныг болтлоос одоо энэ төв халах юм буюу энэ нийтийн үеэ чинь тийшээ очиж нэг янзаар үйж байгаа болохоор тэр алга болчихсон. Тэгэхээр тэр барилдал таарсан юм байсан юм гэж байна. Олон яст нь бүр өөрийн гэсэн зөвхөн уяанач биш. Амьдралын хэв маягч гэдэг юм уу, идэлж хэрглэж байгаа зүйлс ч гэдэг юм уу тий. Тэр одоо нутаг оронтойгоо харьцах байдлын одоо тэр цохилгооч юм энэ бүгдээрээ өөр. Тэгэхээр би магадгүй одоо бэр хуух ёсон гэхэд одоо нөгөө техникд баруун Монголд ихнэрээ хулгайлж авдаг байсан. Сая одоо будгоос хөгшнөө хулгайлж ясан талаараа ярьдаг жаас тэр чинь. Тэгэхээр тэр нөгөө нэг заншил олон ястнуудын хоорондын нөгөө угсаатны зүүн юмнаас болоод тэр бас өөрөөж магадгүй. Би бас тэгж бодож байна. Одоо жишээл би анх бол 2009 онд телевиз юунд очоо одоо нэг телевизэн болох юмсан одоо телевизээр гардаг болно телевизэн болох юмсан гэсэн хүсэл байсан гэж. За тэр хүсэл гараад Оянбаатар гэдэг хүн одоо яг ихэнх хэсэгт үлч бас ганцаараа шууд тайлбарладаг байсан ш. Тэгээ ингээд хүндлэгдээд нөгөө одоо ингээд нөгөө таны хүсчихсэн үр дүнд орсон. Тэгээ магадгүй юу гэдэг юм дэ нөгөө атмосфер одоо ингээд вакуумжлагддаг гэдэг шиг хүн болгон магтаал ста чи юм ундаг юм а ингээд дахлаар бас нэг жоохон одоо сагах гэдэг юм уу да юу гэдэг юм дэ нэг бас нэг жоохон эвдрэх маяг тийм үйлдэл гарч ирсэн гайгүй юу? Гот тэрийг ч одоо би өөрөө хэлэхэрч би тэгж байгаагүй гэхэлэрч бас юм. Гэ тэгэл тэгж байгаагүй л бол тэгж байгаа шүү дээ. Яг хүн өөрийгөө мэдэрдэг шүү дээ. Олон жилийн дараа ирээд болохоор. Би одоо тэгээд агуулах гэж бодож байна тийм. Яг манай аав ер нь манай ээжээр нэг харих битээ болж өгөл битээ өө. Тий. Одоо бас залуу хүн гэдэг чамаг тэг магтах бас олон хүн таар. Хүн ч өөрийн мэдлэгүнийг тийшээ явуулдаг ш бас. Тэг би ч одоо нэг наадманд бас нэг одоо тэгж явдаг юм. Тэгтээ яг нэг хүндэлээдгээд хүн хүний хүндэл байна. Тэгээд би тийм ганц нэг одоо тэр нэг одоо юу тийм хүндэл болгоод одоо тэгэл юм. Тэгээ одоо учиргүй бас нэг хайхтар би тэгж байгаа ингэж байгаа ч гэдэг юм. Тэг гайгуулах гэж бодож шүү дээ. Тэгэхээр одоо Оянбаатар анзаарч байна уу? Ер нь бол одоо яг энэ хурдан морь тайлбарлаж байгаа энэ төвшөнд бол Оянбаатар гампур гэдэг ингээ ярьдаг болчихлоо. Хоёр бол одоо яг энэ салбартаа бол одоо нуур царай болцсон тий. Төглийн төвшөр яг тоо шиг болъё гэсэн сонирхолтой хүмүүс их олон байд юм байна гэж би анзаардаг. Яг гэвэл Facebook-аар та хоёрын морь одоо ингээл хөдөлгөөд одоо ингээл төрийн наадам эхлэе гэсэн зураг явахад хэдэн зуун шеэр хэдэн мянган лайк аваад тий. Тэгэл одоо энэ хоёр үнэхээр гайхамшигтай гэл ингээл огт танихгүй хүмүүс. Тэгэхээр яг энэ хоёр шиг болох юмсан ингээ гоё морь тайлбарладаг болох юмсан ийм болох юмсан гэсэн ийм хүмүүс хүсэл эрмэлзэлтэй залуучууд олон байх шиг байна. Тэгвэл та хоёр чи одоо шилбэл тэр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар байх хэвээр морь тайлбарлалт хүнд ямар чадвар эхлээд байх хэвээр хэлээрээний хувьд байх хэвээр юм уу? Сэтгэн бодох чадвар илүү байх хэвээр юм уу? Эсвэл ой тогтоол сайн багс юм. Ер нь ямар байж чадварууд байх юм бол хурдан морь тайлбарлаж чаддаг болох вэ?
Би бол ингэж одоо за яг бидний урд үе те одоо Ёлкоч хүртэл морь тайлбарлаж 25 дугаар сургуулийн эзэн захирал талагч аюурмын дугаар морь тайлбарлаж байсан. Одоо тэгээд энэ 25 дугаар сургуулийн эзэн Хетрик гэдэг нэвтрүүлэг хөтлөөс нөтлөж юм билээ. Тэр хүн одоо тэгэл цаандлаа гүр газар гатар гэдэг. Ер нь ингээл тэр хүмүүсээс сурах юм их байсан. Нэг ингээл явц дунд ингээл гоё юм хэлждэг. Тэгээл нэг уралдааны явцыг гоё тал. Одоо тэдэн километр үлдэхэд тийм 10 азраг явна. А тэрний ард дээр юм гэж юм явцын нэг анализ гэдэг юм те. Ингээд хүн бүрд нэг тийм хүн бүрээс тийм авааштай гоё юм байдаг. Би бол одоо энэ урд үед мөр тайлбарлаж олон хүмүүсийг бас даган дуурайж. Тэгээ нөгөө дээр бол нөх юм байхгүй. Би одоо энэ хүн шиг болох гэсэн ингээл гүр зэрэг трийг хараад л дөрөв талтай юм торцог малгай хүмүүс хилэн дийлэн өссөн тэгэл. Үзэгчтэйгээл нэг азийн даван дээр азраг тойрол гарч байгаа юм. Би нэг яг иймэрхүү л болчихсон л гэж боддог л байсан. Тэгээ яг хөө энэ ажлыг хийгээд 2009 онд би сургуульд өнгөж төгсөөд. Тэгээ одоо энэ чөлөөчудаа тайлбарладаг шижрээ битээр 9 оны дүнжин гараг хоёул илбэж тайлбарласан юм аа. Тэгээ хоёулаа нэг өмөр ойлготойч бас мэдхгүй тэгээд бүртгэж суугач байхгүй. Тэгээд нэг чэйжнийхээ ангаар нэг хэсэг явна. Тэгээд би дугуй олонгууд нэг шижрээ нэг үргэлжлүүлж яваад 2-3 км явна. Тэгээд дугаалгууд тэгсэр нэг өртөөчсөр тайлбарласан чинь твистлээзэн захирлын хөө захирал. Энэ болох юм байна гэнэ. Тэгээд сургуулаач төгсчлээ диплом авчаад би нэг жуулчны найзчлаа манай найз жуулчтай гэсэн. Тэгжсэн энэ Батбаатарх ах байж та баян жилийн мандаа ич байдаггүй анхүү. Батбаатарх ах энэ ажлыг хийдэг байсан твистлээзэд. Тэгж байж бод нэг 10 бүрдгээ жуулчны баазтай Японоос олон жуулч ирчээд ахны наадмын өрөөстэй зав. Хойлоо чи тайлбарлах юм. Тэг гинт зэнчтэй юу болж юм бэ? Тэгээд нэг явжсэн чинь хүрээд ирчихээ гэл. Тэгээ хүрээд ирсэн чинь манай энэ спорт байлтан дараа твистлээст тухай захирлын гандш. Тухай захирлын их бат захирал албан дархан гандш. Тэгээд ингэсэн чинь наатан тайлбар. Тэгэж тэллээ. Тэгсэн нэг шинэ хормон готлоо авч юмсэл нэг дээл хийгээл. Тэгэл ингээл за тайлбарлахар боллоо. Тэгээд би шууд яг тухай нөмөр дагаал тавьчдیں۔ Багч удсан чинь нэг юм бүртгэж цугаа өгсөн. Барины 6 хатар бүрсэн цуглаа. Урд нь ч үзээгүй алигаач мэдв. За нэг шар газар ганаг эзэнгүү таниад. За тэгээд бос нэр нь өрхөд тэгэл бүрдөхөнд хуйна. Тэр чи одоо тэгээд номер дээр дэлгэцэн дээр сараа мэддэг. Тэгэл нэг хэсэг нэг одоо юу гэдэг нэг өөрөөр явж байгаа л. Тэг би ерөнхийдөө бол за би энэ твистлээс нэр хүнд ер нь нэлээ унаглаад байгаа юм бодчиход. Тэг очиж үзсэн 2009 оны 7 сарын 17-ны өдөр би санаж. Манай их үз захирал чамд дуудаж байна. Өрөөнд нь яваарсан. Уу юу ярьж байгаа юм бэ? Сансныг бодвол гайгүй. Тэ энэ ажлыг хийж болно. Болмоор юм байна. Одоо өөрийгөө илүү хөгжүүл тэ. Манай телевизд бол хөлбөмбөг тайлбарлаг байлж байна. Экспорт тайлбарлаг шижир бат. Үндэсний хөв тайлбарлаг батнасан. Танаач амарч мундаг хүрэлтгүн байгаа. Чи одоо цаанадаж өөрийнхөө нэрийг бод. Юм жуулчин чи. Чи ч одоо яах гэж тэгвэл ээж авах нь мөнгөийг өгүүлж тэр 4 жил сурсан. Чи яг ямар мэрэгчлэлтэй? Сэтгүүлч мэрэгчлэлтэй. Оо тийм үү? Аль сургуулийг төгссөн чи? Монгол Улсын их сургууль. Манай сургуулийг төгссөн юм. Төгссөн. Тийм үү? Тийм. Тэгээд яг уу тэгээд тэгсэн тэр гурав маань тайлбарлагч. Тэгэл нэг би нэг мөр тайлбарлана гэдэг л орсон. Тэг яг уу тэр мундаг гоё хамт олон. Одоо ч бид нар уулздаг юм аа. Тэгэл манай болж яг нь батнаас ахын шижрээ дандаа олонд хүрчихсэн. Тэгээд бас тодорхой хэмжээний хүн үздэг тийм сайхан хүмүүсийн донд ороод ажилласан. Тэгээ бас нэг хичээгээд нэг сайхан ямар чадварууд авах хэрэгтэй гэдэг тухай ярьж. Миний хувьд бол ингэж анзаардаг. Чамаа та хоёрыг хараад хамгийн нэгдүгээр өөртөө ихтэй байх хэрэгтэй юм. Тэ? Одоо алдсан ч онсон ч ер нь өөрийнхөө ихтэй тэр дүр байдал бол их чухал юм байна. Хүмүүс ингэж бодоод байгаа нь нүү яана би алдчихад нэр буруулж байгаа юм л ингэж зүтгэлзээд байх юм бол чадахгүй юм шиг байна. Би бол яг удаа ингэмэр байгаа юм шиг байна гэж яг нэг одоо тайлбар зөвлөгөө авах гэдэг шүү дээ. Тэгээ одоо нэг зөвлөгөө өгөх төвшөнд хүрээгүй ч гэж магадгүй. Гэхдээ тэгэхээр би одоо бас нэг унжижсэн. Манай өвөө надад тэгсэн. Тэгэл хөрх ямар сандаа нэг тэтгэр буухрал надад нэг хэдэн төгрөг ингээд өгөөд. Манай дүүнэрт өг. Тэг ямар сандаа миний одоо энэ миний хүү одоо бас гайгүй юм. Манай нутгийн хүмүүс хөрх ярьдаг юм а. Тэр жил Санжаагийн авд гэдэг мөндөгжсэн. Танаа өвөө чамаг бас миний хүү хараал нэг өөртөө тэгдэг байсан шүү. Тэгээ яг би нөгөө өөртөө ч юу аах вэ нэг морь яриад нэг мэрэгжил эзэмшээ явцсан тэргээрээ л арай өөр байсан баг. Тэгтээ хүнд нэг юм гоё зүүрлэлийн нэг юм хаяа ингээл нэг орж ирдэ. Би давуу ханаад нэг чиний нөгөө яриа узмал аштай хамгаалаад ах юм байна. Нөгөө явуулж байгаа. Тэгээ би яаж ий та гэсэн.
өдөр төрөхтөл төмпөж янахта хоолоо халбас ирээд хамгийн ямар авторсон тэр чиг зүгээр үгүй шүү гэж. Тэр чинь хамгийн гол нь хаана нэг газар байдаггүй үл ахгүй чиглэл гарчихсан. Тэгтээ яг уу ингээл нэг одоо би тийм үг бэлдээ тач гэдэл нэг боддггүй юм бас. Тэгэл нэг гинтл нэг хэлмэр санагдал нэг хаяа нэг тийм ороод ирд юм аа. Тэгээд одоо тэр тухайн цаг үед л нэг тийм санаанд ороод тэгэл орж ирдэг болохоор одоо хэлцдэг болохоос би одоо энэ жил тэгж хэлэн тэгж бэлдэн ч гэдэм үү. Ном их уншдаг үү чи? Ном гайг уншина. Сүүлийн үед бас ном их уншаалцсан. Ер нь морины ном их уншдаг гэсэн. Тэр энэ ер нь тэгтээ тайлбарлах болох гэж хүмүүс нэг хэлэхэд ном уншаад тахлаар нэг хүн юм мартах болчихдээ. Мартах болчихдээ юм аа. Ном уншаад болчихгоот. Ерөөс юм санаа. Тэгдэм бил. Би сүүлийн үед ном уншихгүй энэ дахиад байсан. За ном унш. Өөр яах вэ? Өөр одоо яхав тэр нэг адууг нэг манай аав энэ жишээлбэл одоо нэг ингэдэй. Манай аав бол нутгийн хаадаг энэ нэг толбот орсон баймаар юм байна. Адуу. За энэ бол нэг жими адууны одоо хийцтэй азраг байна гэхээр нэг дээр үе хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ одоо тэдний л одоо азраг байна даа надад. Тэр нэг морины нэг төс гэж нэг юм байна. Хараад л за энэ чинь наран хонгор байна да. Наран хонгорын төл байна да гэмээр нэг гоё шүү. Тэгэхээр би нэг тийм төстэй олчилж зүгээр юм бол гэж боддог. Тэгээ яг тэрийг баяжуулаад явхад нэг одоо шилбэлийн дайн нэмдэг түүний хонгор үрэг улсын наад гарч ирээд явж явах хүмүүс наран хонгорын төлөхөр хүү нэрийн адилхан юм гэдэг боддог. Тэгэхээр ч аливаа юмны нэг төс гэж байна. Тэгэхээр за ийм юм байна, тийм юм байна. За дээр нь хүн бол бас нэг тийм нэг эзэхин тараад нэг гоё юм хэлждэг байх хэвээр. Тайлбарлагч хүний тийм байх хэвээр гэж манай хамт ажилладаг тайлбарлагч нар тэгдэг байсан. Хүнийг нэг сэрт гэсэн. За энэ жил ч одоо бүх содон дэрж арслан тэгээд халиваа зараг нүүрлээд ардын төрийн наадам хөсгөл нутаг хөгсөвдний орон хөсгөл хүмүүний наадам болох нь одоо ингэвэл хөвсгөлийн хүмүүс чинь фэйсбүүк дээр дарна манай хөвсгөлийн наадам болсон гэл. Тэгэхээр ингээд нэг хаяа нэг тийм гоё үг хэлчихдэг байх. Хоёрдугаарт ер нь бол хүний төрөлхийн морь тэмдэг хүний төрөлхийн авьяас гэдэг гэж боддог. Мань бич яг одоо ингээд хөгжүүлэл явж байна тийм үү. Төрөлхийн морь мэддэг хүн гэж энэ хурданд надад. Манай аав би бол аавгаа их морь тэмдэг хүн гэж боддоо шүү дээ. Манай аав ер нь нэг дахвссан. Манай зэрд мөр анх битүү морил байсан. 2 сая төгрөгөөр авсан. Манай ах над нэг охин даагууллаад орногоо ихтэй наргал явна. Тэгэл нэг охин даагууллахлаар хүний юм зүгээр яаж авах уу гэдэг 2 сая их мөр аваад. Тэгэл ирсэн. Нэг ирээд нэг 2 жил нэг ахтар бацаагаад 3 дахь чирлэлээс эхлэл хордлоо гэсэн. Тэгээ манай аав намайг бас үрчих гээд тахдаг гэжсэн шүү. Халахын хурдмаар манад орж ирсэн тав. Дахиулах хам шиг байдаг юм бол наадах ч одоо наад ч хурдан мордог. Тэгээ би ч бас юу ч юм болоо 2 жил ирээд бас бацаасангүй нэ. Тэгэл 3 дахь жилээс нь эхлээ сумын наадан төрүүлэл. Мөнгө таврах, ахгүйхээ аврага хөдөлмөрийн баатрын наадмаг тэнд харагдав. Тэгэл дүнжин гарав зургаал их хурд дараад тэгэл хэлсэн шүү. Тэгээ бас одоо сайн байгааг бол нэг сайн морь хөс зарчих байсан юм болов уу хаягаад тэ. Нэг ийм мэдрэмж төрдөг юм батраа. Одоо чиний уулзж байгаа хүмүүс ер нь бол дундаж насны хувьд чамаас ихийг нь ах байгаа. Тийм. Амьдрал ямар нэгэн байдлаар одоо нөгөө амьс илүүсээ учраас илүү амьс илүүсээ учраас амьдралын туршлага илүүтэй. Тэгээд тэр өөрийнхөө амьдралынхаа туршлагаас шүүгээд за энэ л зөв энэ л буруу гэдээ бусдаас шүүсэн юм а чамд хэлээд чи тэрийг дандаа шүүсэн мэдээллийг чи сонсоод олон хүний мэдээлэл дундаас ахиач чи шүү. Тэгэхээр ингээд нөгөө нэг бас арай үеийнхнаас арай өөр хэрсүүчих гэдэг юм уу. Айл эсвэл ингээд үеийнхантайгаа ярихаар нөгөө нэг дуулдаг хөөхт юм бэлээ. Манай арай ч эднэр ч үстэ аргагүй жоохон байна гэдэг нэгдүгээр ингээд орчиж тэгжсэн гэсэн чинь үеийнхантайгаа ярихаар арай нэг жоохон одоо жолдно гэхээр тааш юм байна. Арай болоогүй ч юм шиг. Бас нэг арай оюун санааны хувьд гэдэг юм уу альваа зүйлд хандлагын хувьд арай өөр болоод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ яг одоо тэгэд ер нь бүх салбарт ялгаагүй те. Ингээд яваад сэтгүүлч ажилч өдөр болгон өөрийгөө хөвөлдөг ажилласан амтантай уулзаа үдсэн харсан их болоод ирэхэр хүн ч бас арай өөр болно шүү. Яг одоо Монгол улсад сүүлийн үед манай залуучууд харьцангуй сайхан олон улсад очиод боловсрал эзэм шүү. Ядаж нэг хүнтэй ангилаар нэг цэгцхэн тав өсөлждөг болыг л хүмүүс амар хичээгээл залуучууд өөрийгөө ялтанд хэлээл гой сургууль сураал юм үзээд би бол энэ олон улсад сургууль үзэгчдийн Монголын нийгэмлэг гэж байгуулад энэ залуучууд өөрсдөө байгуулад тэгэд энэ улс орнууд энэ дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад сураад төгсөж ирсэн залуучууд тэр электроникийн үйлдвэрлэлээс нь Монголд оруулж ирээд бүгдээрээ нийлээд тэр улс орны тэр хөгжлийн юм тэр улс орны тэр хүмүүсийн амьдралын хэв маяг ч гэдэг юм уу тэр улс орны боловсролын систем тэр хүний хүмүүжил гэдэг юм тэр бүгдийг нь оруулж ирээд ингээл бүгд чадах
төвшөндөө их юм хийгсэн ингээд. Би бол одоо яг үдэ хүнтэй уулзах юм их үзэгч одоо сайхан. Би бол хүнтэй уулзаад ингээд нэг сайхан тавг яриа инээ чанаагаа суугаад тэгэхээр бас нэг сайхан санагдав. Тэгэхээр хүн бол би бол үдсэн дууснараа байдаг байх л гэж бод. Яг би одоо 20 аймагт нэг 170 хэдэн сумд очиж үзсэн шүү. 135 сум. Тэгэхээр өнгөрсөн жил 170 хэд байсан. Дараа сон би нэг хэдэн сум нэмсэн баха. Тэгэхээр бол мэдээч нөгөө хүнтэй уулзаад хүний орчинд хэлэх. Жишээлбэл манай аавын практик дээр манай аав өөрөө хадуу магтаад 2000 онд их тамирын хурд үзээд 2000 онд их хурд үзээд 2002 онд дундгуйн 60 жил үзээд 3 онд боржиг үзээд 4 онд алтаа үзээд 5 хүүгээ бидний нэгээр нь дагуулж явсан 5. Тэгээд Монголын хурд зөвхөн манайд биш юм байна. Газар сайгүй. Тэд нар 5 том нааданд явж тэр хариг төрөөс мордыг харж иж хүн үн чинь бид нар гарахгүй болохгүй юм байна. Тэндээс ч одоо болохгүй юм байна гэсэн нэг ерөнхий тийм одоо нэг сэтгүүрийн тэр хандлага илэрч шээ. Тэгэхээр бол би тэгж бод. Тэгэхээр одоо яг уу би бол сайхан хүндтэй мэдээ усна ингээд яваад мэдээж тэр хүмүүс надад сайн заа зөвлөж одоо сая будгуутай очиод уулзах тийм ёгтай үгтэй хүнийг нэг айхтар тий ингээд хэлсэн. Тэгэл нэг ер нь бол энэ ахмадуудын монголчуудын энэ эрдэм мэдлэг боловсрол гэдгээс тусдаа монголчуудын нөгөө нэг өөрсдөө авч явах хар амьдралын ухаан гэдэг юм бол Монголын ард түмэнд хамгийн агуу. Ялангуяа манай уяачдын тэр нэг далд үг тий нэг хүнийг огтлоод нэг хилцсэн нэг тэр үг энэ тэр нь бол бас өөр төрлийн хүмүүст бол анзаарахгүй. Тэгсэн мөртлөө дараа нь бодоод үзэхэд тэр хүний хэлсэн үг энэ тэр бол нэг хүнийг нэг цаагуур нэг хитэлсэн. Тийм юм бас анзаардаг шүү. Одоо юу тийм дээ нөгөө би жишээлбэл ингээд морин урал чи одоо яадаг юм гэдэггүй. Би бол одоо ингээд уралдаа нэг хүсэж чаддаг. Хүсдүүдээ биш. Үзэхээр нэг юм сонин одоо нөгөө нэг сэтгэл хөдлөл их болоод ингээд нэг жоохон уйлж нүлмэс чигтэх гээд тэр үчил би хүнтэй ярилцлага хийж чад нөгөө хүн уралдааныг зурлаад ярихаар миний ингээд нүлмэс гочих гэдэг. Тэгэхээр би уралдаан бараг үзэж чаддгүй. Чамд тийм огшоосон тийм юу байх уу? Юу тийм мэдрэмжүүд төрж гин үү? Та их өөр нэмэг юм байна. Гэхдээ одоо биш одоо тийм өөр нэмгэж биш ч юм уу одоо. Тэгтээ яг ингэдэ. Нэг тэгж юу яадаг. Тэгтээ өөр юм явах бас арай өөр шүү. Тэгтээ ингээл улсын наадам ингээл нэг үзүүрийн морд ингээл нэг 10 20-ороо бөөгнөрч байгаа л нэг сэмэрэл нэг зул задраал нэг бариараа ингээл нэг цуураатай л ихлээр бас нэг сонь мэдрэмж төрдөө. Нэг одоо жишээлбэл одоо нөгөө өөр нэмгэн хүн нөгөө уйлддаг гэдэг би бол нэг тэгдэг. Тэгтээ ингээл нэг өөр нэмгэн гэдэгээс илүү өсөлт бахархаад байгаа юм шүү. Өрөвдөг ш дуун бахархаалгаа ш. Хүний юмны төлөөс баярлж ийн гэдэг чинь та бас сайхан л зүйл байна тэр чинь. Хүний өмнөөс тийм ээ. Гэтэ өөрийн мөр уяад ингээ хайрагдаад нөгөө би бол санаагаар бод. Нэг аавыг нэг цэхэр хашинд оруулах гэсэн. Энэ цэнгэл төхрөөл нь оруулах гэсэн гэж бод. За тэр цаг үед бол нэг арай өөр мэдрэмж төрөх байх гэж боддоо шүү. Өөрийн мөр уруулах чи хэвгүй юм билээ бас. Ялангуяа нэг 5 6 дээр зэрэгцээ яваад ах энэ ч бас их хэцүү юм билээ шүү. Өөрөөр уралж явах тайлбарлал бүр эвгүй юу? Гоотой аавынхаа нэр дээр тайлбарлаж лээсэн л та тэр дүнжаараа тэр их хурд тэр. Гэтэ яг хөө тэгэл одоо ямар манай аав гэлтэй шүү дээ. Баян цаан сумын уяач тий бүрэг юм сүм. Тэг юм. Гэтэ өөр мөрд уралцсан надад хэцүү юм бэл. Юм тэгэл ингээл нэг хүн нэг докторгүй болох гал. Гэтэ одоо сайхан налааж идэх хүмүүс ч байдаг. Тэгэл нэг л нэг сониргож явах шиг тийм мэдрэмж ус төрдөө шүү. Юу ядгүй. Хөдөө ингэж чи очиж ш уралдаа надад маяг сурвалжлахад урд өдөр нь очин чамааг ингээл хүрээд ирэхлээр одоо жишээлбэл хүрээд ирэхээр Оюнбаатар ирсэн юм чинь за нэг гой морь яриулъя гэл те. Чи тэр нэг надад ингэж тэр морийг ингээд очихлоор ингээл морь яриулах сонирхолтой хүмүүс их олон байдаг бах тийм үү? Тийм өсөлтүүдийг хэр хүлээж авах вэ? Ярих уу? Ялгүй болчихсон. Ярь штэ. Бид нар чи ер нь тэгэл морь л ярь. Сүхбаатар сая явж байхад намнал морины хүмүүс дээ штэ. Хэдэн сайхан хүмүүстэй уулзал. Тэг яг Монголын хурдан морины домог түүх гэж их гоё юм байна. Жишээлбэл манай нутаг одоо улсын нааданд 50 хэдэн морь төрүүлж 200 г морь харагдсан. Улсын зууны манлаас улсын зууны манлаа биш тэр өнгөрсөн. Би бол өөрийнхөө одоо төрөлх нутгаар их бахархаж явдээ. Төрөлх нутгаар бахархдаг гэсэн чи нэр баян цагааны ном хийсэн тий. Баян цагааны тий. Тэгээд манай нутгийн уяачд бол үнэхээр мундаг хүмүүс байсан баг. Морийг одоо үнэхээр таньдаг. Ямар сайн тал манай сумын Гонгорын Бат гэдэг хүн морь шинжүүлэх гэдэг Донон дуурсар гэдэг хүн улсад төрүүлсэн шүтлүүрийг дулааны дамжин юу гэдэг хүнээс авмаар байна.
очиж аваа ихэд адуун турны явж бод энэ улсад төрүүлснээс нь дутууг газар болохын саарл өрөө битүүрээ. Үртгэн наан энийг ав гэсэн. Улсын нааданд 3 жил завсаргүй харагдсан донойн дугаар сурнгийн саарлагч хурд азар болоод. Улсын нааданд 55 онд 3 насны мөр уралдаг жил шүн азарган даагадтай гүн дээр очиж ноцолдод азарган уралж чаддаг байх төл дааган төрүүлээд. Хойтон жилийн 60-ны мөчлөг таарсан жил 56 онд улсын 60-ны мөчлөг таарсан жил олон азар гуралдаад дотор их азарганд төрүүлэг гүйцэд уралдаад малтарч ирсэн. Эзэн миний саарл азрыг битүү байхад таньжсэн юм да шүтлүүрээ. Улсын нааданд завсаргүй 5 харигдах азрыг байсан эзнийхэн могоос улсан бахуу хоёрыг хассан юм да гэд эзэн тэгж хэлсэн. Тэгэхээр тэр нэг хэл мэддэг тамирчин дасгалжуулагч хоёр яриад яадаг үлээ. Хэл мэддэггүй. Уяач эзэн хоёр ярьсан мөртлөө 500 морь уралж яхад миний энэ төрүүлэнтэй маргаш нэрэл төрүүлж идэг. Тэгэхээр энийг бол би баг нэрээ шинжлэх ухааны зэрэг горилчмаар юм юу гэж боддог гэж мэдлэг. Одоо хэлгүй хэл ярихгүй. Тий. Бас зөвхөн дотооддоо биш хэлийн чандад нэлээд яваад байна тий. За ямар ч байсан Ирланд яваад ирсэн байна. Ирланд бол бас үнэхээр адууны орн байгаа. Тэр адууны юу бол мундаг чигээр очиж харсан. За ямар ч би тэгээд бас Грумиг нөгөө уралдаж хахад нөгөө айхтар уралдааны Америкт очсон байхад харсан. Өөр нь хавар аваар байгаа. За ер нь бол адууны энэ морины ажлаар нэг Америкт очиж Breeders' Cup гэх морин уралдааны дэлхийн урагшлал болсон. Дэлхийд дээр бол яг олон жиний уралдаан байгаа. Хэдэн зуун жиний уралдаан. Тэрнээс одоо супер жинийг нэгэд нэг хэд уралдаан байгаа тий. Америкт бол одоо Breeders' Cup байна. За Kentucky Derby тэргүүтэй 3 титмийн уралдаан гэдэг. За Англид одоо Grand National гэдэг юм, Royal Ascot гэдэг юм уу. Австралийн Melbourne Cup гэдэг юм уу. Манай Аз төвд бол одоо Japan Cup гэж. Тэг би ер нь боддог л энэ сайхан том уралдааныг үзүүлж ин дэлхийн морины шиг хандлага харах юмсан гэдэг. Тэгээд би нэг баян жаргалангийн мөнх хэсгэлэн гэдэг. Тэгээд энэ бүлтэн бороо эзэн хатагаа гадаад хэлцээний сэрэж өгöd бид хэд нэг цуг нэг Ирланд Туркмент Халтакатаны олон улсын чуулганд нэг явсан. Нэр тийш явуулсан тий. Тэгээд яг хуу ер нь бол Туркмен ч нөгөө Каракумын цэлд очиод эцгүй цэл байсан газар газ илрээл одоо тэнд ч гантэг цагаан хот барайл алтан хот босгоол. Тэгээд Туркмен хадуугаар бол дэлхийд алдарсан тийм газар л да. Тэгээд тэнд ингээд явсан. Дараа нь би Ирландд очиод дэлхийн одоо шилдэг бүх цагийн шилдэг газар амуудын тоон зүйсээр нэргэлдэг тэр Галилео хажуунаас харж лээ. Одоо өчигдөрхөн хүчсэн гэсэн мэдээлэл сайтаар тавигдсан байлаа. Арабын шах Махмуд Махтум өдөхний Шамардаал гэж бас дэлхийн одоо супер азаргыг тий харж илаа. Тэгэл одоо ингээд хүн бас нэг юм үзээд анх эхлээл англи ад үзэг багт нэг нарийнхаа хөлтэй 1500 м гараа зүгтаачдаг юм байна. Очоо харсан нэг төлөвд нь хурдлж байгаа супер азарганд үсэн яг л нэг бяртай хүн шиг нэг юм хөвхөө тийм азаргууд байт юм л. Тэж адилхан юм ээ гэж бодчихсон. Тэгэл тэгээ Туркменд очиод дараа нь Ирландд очсон. Ирланд ч бол одоо дэлхий дээр нэг цэвэрцсний англи адууны хөгжлөөр бол Америк нэгт байна. Австрал хоёрт байд юм шүү. Ирланд гуравт юм шүү. Тэгээ энэ гурван орны хоёрт нь очиж үзсэн. Цаашдаа нэг Австралийн Melbourne Cup үзчихсэн, Japan Cup-ыг бас үзчихсэн. Ер нь яг хүн ингээд нэг сайхан юм үзээл тий. Тэндээсээ ингээд нэг юм харж байгсан гэж байна. Дараа нь одоо манай Максин Амбатар тод мандаа Цэрэнжиг дах хоёртой би бас ажил хэрэг явдаг гайгүй. Өөрсдөө ч бас их өндөг хүмүүс. Яг би энэ хүмүүсийг юун дээр нь дэмжиж явдаг вэ гэвэл энэ хоёр нөгөө нэг морины байшиг нь лам танда тэр нутаг оронд нь үлдээ. Тий. А энэ бол яг тэр хүмүүс одоо жишээлбэл баян таргандаа биш тий. Нэг хүн тусалж ингэчээс тэгчээсэн гэсэн ингээл сайхан арангаана энэ жилээс 360-аас аваад нэг нь имлэгт нийлгэлчихэд байсан. Ламингнаас 2003 төр аваад л эмзэг өрхийн 50 хүүхдэд хадгаламж нээгэл өгчээсэн мөрнийхөө. Тэр энэ бол бас нэг давуу чанар. За сайхан бизнес хийгээ явж байгаа хүмүүс өчнөө байна. Гэхдээ тэрийг өгж байгаа нь хэдүүлэхгүй байгаа нь хэдүүлж гэдэг юм уу те. Би бол тэр тал дээр нэг үнэлж явдээ. Тэрнээс одоо би юу гэдэг энэ хоёрыг багтах хэрэгтэй ч гэдэг юм тийм ойлголт бол байхгүй. Тэгээ хоёр ах яг сайхан боломж олгоо. Дүүгийн зардлыг дай. Тэгээ дэлхийн сонгодог морь уралдааны ертөнцийн одоо тий номер 1 уралдаан гэж ирдэг. Арабын ертөнцийн оройх дорндийнхан бол манай Dubai Cup 35,000 Америк долларын шагналын сан бүрдүүлсэн манайх номер 1 гэдэг. Breeders' Cup-ын жил 34 байлууд. Тэгэхээр ингээд манайх танах номер 1 гэл гэдэг. Ерөнхийд бол бид нар нэг World Champion гэдэг утгаар номер 1 нэгээд авцгаа. Тэгээ ингээд дэрэгдээс нь очиж үзсэн. Тэгээ би бол нэг л юм харсан. Бид нар ингээд очиод үзэхэд нөгөө Камбатар тодмондоо Цэрэнжийн хантар ингээд нэг малгай өгсөн Монголын гүрэн гэдэг. Тэрийг ингээ өмссөн юм жаад. Хүү монголчууд гэл нөгөө энэ морин спорт ч манайханд хөдөөний спорт гэдэг боловч дэлхийд эн чинь бүр дээдсүүдийн спорт тий.
Одоо жишээлбэл Лондон Олимпиад 2016 онд Английн хатан хаан өөрийнх нь Greenwich гэдэг паркт нөгөө сонголмоор уралдааны төрлийг явуулж явах ч юм уу. Одоо тэр Америкийн Kentucky дээр бид ирэхэд дэлхийн супер одод ирсэн нөгөө гой ганга хувцаа нөгөө хаттынхаа нэг амар балгаануудаа өмссөн. Энд чинь нөгөө elite спорт гэдгээр хэдэн зуун мянган хүн тэнд бооцоод тавьдаг юм том спорт. Тэгээ тэрийг ингээд нүдээр үзээд за ингээд болд юм. Тэгж яхад тэрэнд энэ дэлхийд мөр уралдуулж ийн гэдэг энэ Монголоос сурчилж байгаа нэг том хэлбэр юм билээ тийг болгосон. Тэглээ яг тэр Монголын гүрүүмээ гэдэг ингээд би гүрүүмийг дэмжиж байгаа шүү. Би тэрэн дээр бооцоо тавьсан мөнгө өгсөн. Тэгэл ингээд монголчууд та нар юм биш та нар юм ирсэн гэх. Тэгээд одоо тэр гамбат тахын тий ингээд бас нэг хүн чаддгаараа ингээд Монголынхаа нэрийг олон улсад ингээд гоё эргээр таниулаад ингээд гоё юм бэл. Ерөн зүгээр би бол тэгж бодсон тэндээс. Яг тэр нэг хөл хугараад нэг юу байхад тэнд явсан бүх хүмүүс хачиг байсан. Тэгээд Ганбаатар захирал бол бас олон газар явцсан. Дүүнэр бити юу ягараа. Энэ бол зүгээр хан бас ойр жоохон хилэмтэй байгаа. Ээж минь би ч бас нэг сайн байсан. Зүгээр энэ дээр би зүгээрээ одоо тэгээ цаашдаа улаат байгаа. Би дэлхийд Монголын нэрийг гаргахын тулд өшөөч илүү үзэх болно. Одоо яах вэ? Та нарын буруу гэж байхгүй шүү. Тэгэл нэг тэгж хэлэнгүүд бас нэг жоохон тэр хүний дээр нэг дотор онгоо сараад ирдэл. Тэгээ би бол бодож ирсэн. Монгол уяач хүн тий өөрсдөө таньж авсан. Өөрсдөө уйлсан. Тэгээ ингээ уралдаад дэлхийн номер 1 мөр уралдааны ертөнцид ер нь би хөл хуграаг үл эхний 3 тул тодорхой. Тэр би ч гэсэн тодорхой л байсан. Тэгээ би ер нь за нэг тэгээд тэр мөнгөн чивийн зүгээр ер нь монголчууд нэг бритискап мөр төрүүлчихвэл тэд нар бас нэг сонирхол үлээж авах юм байна да гэж бодоод тэгэл нэг тиймэрхүү сэтгэлтэй л өнгөрсөн. Тэгээ яг хуу энд явж үзэхэд ер нь гоё юм байлээ. За ингээ хоёул яриад байвал яриалах юм байна те. Бас зурглаач маань тэндээс юу гэдэг шүү. Тэгээд маш сайхан ярилцлага өрнүүлээ. Ингээ яриад байвал яриад байх юм байна. Олон газар яваараа энэ морины одоо зөвхөн Монголын морины соёл гэлгүй дэлхийн морины соёлыг монголчуудаа түгээж байгаараа мэдээлэл энэ дээр одоо юу л хөтэй. Тэгээд ажил үүснэ робот ашиг дэлгэрч явах болтугай. Бид бас миний урилгыг хүлээж авч ажиллаа зохицуулж ирж ярьсан баярлаа. За тэгээд Тулмагны одоо сэтгүүлийнхаа хамт олонд бас энэ одоо нэвтрүүлэгт орж оруулсанд ч их баярлалаа. Бид бол мэргэжлэнтэй хүмүүс. Бас биеийн хүндлээд нэг салбарт одоо энэ салбарыг сайхан харагдуулахын төлөө хичээлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага морь гэсэн нийтлийн бодлогыг бас төлхөө үзүүлдэг цөөхөн одоо байгууллагын нэг гэж бас танай байгууллага би ингэж ойлгож явдаг. Тэгээд та бүхэнд ч гэсэн ажлын их амжилтыг хүсье. Тэгээд Монголын ард түмэн одоо утгагүй бас энэ одоо дэлхийн нийтэд гараад байгаа энэ зүйл одоо сайхан намжаад тий. Тэгээд дэлгэр сайхан цаг болоод одоо наадам маань бас болох байх. Тэгээд уяач тийм хөлөг морьд нь хурдан уралдаанч хүүхдүүд нь бас сайхан цог зэлтэй. Энэ морины гэсэн салбарын халуун бүлийнхэн бүгдээрээ одоо сайхан байх болтугай. Тэгээд та бүхэн одоо эргэцэн морин хурдан байх болтугай ажил өснөдөө байх болтугай гэж хэлээ. Бас манай урилга хүлээж авсанд баярлалаа. Сэтгүүлийнхаа дээжээс бас за баярлалаа. Тэгээ энэ сандвич уугаа байна. Монголын бас удамтай сайхан уяаж. Бид хоёр бас нэг нэвтрүүлэг хийгээд сайн чиний нэвтрүүлгийг үзээд би сандвич уугаа дахиад уулзлаа. Өнөр бүл хүүхдийн халамжийн төвд бас сайхан мөнгө ханд өргөө тий. Ингэж явж исэн юм байна. Тэгээд манай нутгийн төв аймгийн баян зэрэгсэн юм. Тэгээ яг хөө ингэж морины салбарт бас нэг даган дуурайж явж исэн олон сайхан хүмүүс юм. Тэгээ энэ бас дундгой манлай байж 5-30 найзах шиг байна тий. Бидний үеийнхнээс одоо хөдөлмөр зүтгэлээрээ бас сайхан олны дунд сайхан яваа энэ хоёр хүн байна. Энэ ярилцлагын дэгүншин тэгээд маш баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морд монголчуудын мөнхийн өмг шиг